Улаанбаатарт 7 цаг 15 минут. Гэр бүлийн радио FM 104.5, 84.5 долгионоор таны зүрх сэтгэлийг дулаад зуулж хөглж, хүчрхэгжүүлэх Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг танд хүрэхэд бэлэн. Бандра тавиараа нариулагчаа. Тийм ээ. Бороо гараад ирлээ. Тийм. Радиогийн 2 дугаар студиэс Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлгийн маань өнөөдрийн шинэхэн дугаар сонсогч танд хүрэхэд бэлэн боллоо. 2 дугаар студид Очроо, Эрка, Заяа найруулагч Очроо жижээ. Тийм ээ. Итгэх сандраад. Гой сонсогдож байна. Итгэх сандраад байгаарай. Зүгээр ямар ч асуудалгүй. 3W1045 вебсайтаар бөмбөрсгийн үнцэг болон бүрээс нэвтрүүлгээ та сонсох боломжтой. 104.5, 84.5 хэмээх долгион. Одоо хоёр дээрээ дараалдаг шүү. Хоёр дөрстэйгээр биш үү? Чи болоо шүү. Таалаа уучлаарай. Яста уучлаарай. Дөрстэйгээр үзэх хүсэх бол гэр бүлийн радио 104.5 гээд кириллээр бичээ та Facebook дээр хаагаараа яг болов. Энийг нь өөрчилж энэ дээр дараа гарах хэрэгтэй. манай найруулагч Очроо энд үнэхээр гоё бидний бандрыг гаргах 3 бахах шүү. бас нэлээд юм болж байна. Бандар дээр юу байдаг вэ гэх юм бол шууд залгах утас байдаг. Тэр бол 9986 1045 9986 1045 гэсэн утсаар та бүхэн холбогдоод нэвтрүүлэгтээ оролцох боломжтой шүү. Наад чи хамт гаргах хэрэгтэй байхгүй юу шүү. Хамт гаргадаг конопын л. За яг та хоёр яриандаа сайхан ороо явж би нэг өөрөө ядслаа. Оо чи тэр доотлогын банрын тэр банр дээр нэгийн дараа нэг гэдгийн дараа. За одоо боронжи яг зөв хоёулаа байхад очих нь олсон. Энэ дээр өгөн дар гэдэг яг мисүгийн зааж өгсөн бүх юмор явангууд бүгд өөрчлөгчөөд байгаа байхгүй юу? Өөрчлөгдөх ёсгүй шүү. Өөрчлөгчөө одоо энэ дээр дараа шууд банер гарч ирэх хэрэгтэй байхгүй юу? Хоёр дээр оо. Тий. Яг хөө тэр доотлынх нь идэвхжүүлэлтэйг нь чи өчтөр санаа. Чи хоёр дээр нь дарах юм болоо эсвэл. За яг хоо. За тэр хамаагүй. За тэр яах вэ? За тэр яах вэ? Манай гаригийн хамгийн супер хүн одоо дэлхийн аврах шалгаруулах тэмцээнээс хусагдлаа. За Кристиано Роналдо гэдэг Португалийн шгшээ багийн одоо давтлах байрлалын тоглогч одоо хүн болгоны одоо хэрүүлийн бузар болдог одоо хоёр нэрний нэг нь байгаа. За ер нь бүх спортод ер нь ингэдэм дөө. Ер нь хин гоут юм бэ? Хин яг хамгийн шилдэг юм бэ гэдэг ийм яриа үргэлж болдог. За энэ ярианд бол одоо хамгийн их нэр нь холбогддог хүн бол Кристиано Роналдо байсан. Гэхдээ урд шөнийн тоглолтод шөнийн 3 цагийн тоглолтод Испаний эсрэг одоо хүчрхэг Испаний эсрэг үнэхээр амар тоглолт боллоо. За эцсийн мөчөд одоо гол алдснаар Португалийн шгшэваг ингээд тэмцээнээ өндөрлөөд нутаг уцгаар боллоо. За ингээд одоо манай мо хин Очрогийн одоо хайртай дүү одоо баяраа бол одоо өвдгөө тврээд уйлаа сууж байгаа. Ундахч завгүй. Ягаад тэгэхээр Кристиано Роналдогийн фэн юм бэлээ. Хожигдсон юм уу? Хожигдсон юм уу те? Баа явсан гэсэн. Хожигдсон гэж ярьж дуусчихараа хожигдсон юм уу те? За одоо ингээд одоо их сонин багууд үлдсэн. Англи үлдлээ, Аргентин үлдлээ, Франц үлдлээ. Жигэг хүчрэхгүй л үлдлээ да. За одоо эдгээр дотроос жигхэн нэг хамгийн шилдэгэн л тодорно да. Одоо шүмгийн 8-ын тоглолт удахгүй эхэллээ. За явсаар л. Өнөөдөр бас нэг тоглолт шүү дээ. Өнөөдөр чинь Америк 5 цагаас юу тийм 5 Бельги эсрэг тоглож байгаа. Монголын цагаар 6 цагаас байсан гэсэн үг. Тий. За. Хэвээ баларсан энэ одоо амар тоглолт. Бидэнтэй хамтдаа байгаа сонсогч та бүхэндээ баярлалаа. Меншн давлгаанда нэгдээ, зүрхэн давлгаанда нэгдээд бидэнтэй хамт байгаа гэдгээ та бүхэн хэлээд өгөөрэй. Тэгээ өчигдрөөс эхлээд ер нь нөгөө бензиний хомсдол үүсгэж байна гэдэг шуумаар энэ тийм доочрлоод эхэлжээ. Би бүр энд амар дургуцаад байдаг байхгүй юу? Бүр үнэхээр дургуцаад байдیں۔ Чамд олдохгүй нэ бензин. Олдохгүй та биш. Энд чинь олдохгүй та биш үү тийм. Эрдэнэ очроо. Харин тийм ээ тий. Үгүй зүгээр ийм шуум тараашдаг байхгүй юу? Би яг энийг бодит жишээг нь бүр үнэхээр мэдээд байгаа байхгүй юу? Нэг клонк за нэрийг хэлээд явах уу тий. Яг бензин клонк дээр очиод ингээд бензинээ хийлгүүлээ тэгсэн. Яг би дүүргээгүй байхгүй юу? Дүүргээгүй хэлсэн чинь нэг хүмүүс дүүргэчихгүй юм ээ дөө. Ер нь бол нөгөөдрөөс ингээд бензин хомсно гэж штэ. Тэр чин болоогүй.
5 сард байсан уу 4-5 сард байсан. Орлогоо удаад байгаа юм уу? Тэгээд дүүрэгчээчтэй одоо угаасаа нөгөөдрөөс эхлээд ингээд бензин хомсно гэж штэ. Эсвэл тийм юм гарлаа бид нарт татан авалтаа ингээд баг байхгүй гэж юм ингээд. Бүр айгүй сүртэй юм арай л ямар яана одоо тийм юм болоо гэж бодвол нөхөрлөгөө залгаалсан ч үгүй нэг тиймэрхүү шуум юм гараагүй нэрөөсөө тийм байхгүй гэж тэгж байна. Манай хүн чинь нөгөө нэг тамхины зэгтээ их ойрхон штэ нөгөө улсын хурл. Тэгээд тиймэрхүү байхгүй л гэж байна. Тэгэхээр за гэсэн бодсон. Нөгөөдөр нь болоо байхгүй, нөгөөдрийн маргааш нь болоо байхгүй. Бүх зүйл хэвийн өнөөдрийг хүртэл болоод байгаа байхгүй юу? А яг нөгөө хөрш оронд болж байгаа тулгамдж байгаа асуудлуудтай холбоотой ах шиг байлээ л дээ. Гэтэ бид нар нөгөө одоогийн байдлаар ямар ч асуудалгүй байгаа зүйл дээр өөрсдөө асуудлаа ингээд наашаа ингээд урин дуудаад байгаа байхгүй. Наашаа асуудал нь хүрээд ирээ. Яг заяагаар энэ яриулж мань ковид дэвччихсэн. Би бас ингэсэн байхгүй юу? Би болохоор нөгөө юу яагаад одоо юу гэх юм дээ? Юу? Гэхдээ чи юм удирдаад юм ярина гэдэг чи бас та тарих хоёр тийшээ салаад өнөө өглөө юу яагаад зэ? За. Өнөө өглөө нөө бензин хомсож чинь гэж бодоод харин шуум тарцсан байлээ. Шуум. Тэгээд нөгөө шүнжингөө хүмүүс чи баах нөгөө ойчролж гин гэдэг тахлаар би унтчаад өглөө би чи 5:30 гэж сэрсэн штэ. Тэгээ гарангуудаа нөгөө нэг энэ төвийн колонк руу очисон чи баахгүй. 92 бүгд баахгүй хаалтаа 98 л гацсан байна гэдэг. Тэнгүүд нь хоошооноо сая дарь рүү яваад евро 92 зүгээр л л да очирко. Тэнд очиж дүүргчээл буцаад ирлээ. Бас яг хүн бас нөгөө нэг энэ шуумыг дагаад бас нөлөөнд автанд автчихаал байгаа юм. Яг харахгүй тэгдэг нөгөө нийтээрээ маасаараа явцдаг байхгүй юу. Тэгээд үүнээс нь болоод бензиний хомсдолт үсээд байдаг байхгүй юу. Одоо хуурай хомсдол явлаад байна шүү дээ эн чинь. Яг хомсдоод байгаа биш. Зүгээр хүмүүс өөрсдөө ингээд хий хомсдол үсгээд болоогүй байгаа зүйл дээр ингээд шуураад байгаа гэсэн үг байхгүй. Ковидын үеэр ч гэсэндээ дэлгүүр дээр яг юм болж ирсэн шүү дээ. Бөөнөрөө очрлоод, бөөнөрөө ингээд дэлгүүр дэлгүү ингээд хамаг юмыг нь төөж аваад. Гэхдээ дэлгүүрүүд хэвэн л ажиллаж исэн. Тий, ер нь яг албан ёсны мэдээлэл гэж байгаа те. Тэгэхээр манайхан тайван байж болно. Албан ёсны мэдээллийг ер нь сонссноо юу? Албан ёсны мэдээлэл дээр 30 хоногийн хугацаанд ямар ч асуудал байхгүй байгаа гэдэг мэдээлэл авсан. Тий. 30 хоног гэдэг чинь би нэг аялаад ирчихэл юм байна тийм ээ. Сарын хугацаанд ямар ч сарын нөөц байгаа гэсэн үг байхгүй юу? Нөөцөөс гадна эн чинь дахиад нэмэлт татан авалтууд нь явагцаар байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр асуудал үүслэх гэхэд 30 хоногтой байхгүй шүү. Ямар ч асуудал үүсэж 30 хоногтой. Тэгээд дээрэс нь эн чинь манайх хурш орон за бүр болио л да бүр болохгүй болоод хөлөөрөө чамаагүй зөөж ирнэ шүү дээ. Нөгөө холын тээврүүдэл асуудал үүсээд байгаа юм шиг байлаа л дээ. Өнөө өглөө та харсан нөгөө онгоц чинь бэлтгэлээ гэдэг амар одоо энэ ямар лайтай юм бэ тий? Би гайхаад яана юу гэснээр зүгээр угаасаа наадмын бэлтгэл гинэ. Миний хөшөө камера жоохон дээшлээ. Чи яг доошоо суугаа. Наадмын бэлтгэл. Би одоо гайхлаа шүн ингээл нэг юм пижигнэл нээс. Одоо энэ харж байна. Бүр энийг юу гэсэн гэж энэ дээр юу гэсэн гэж нэ онгоцнууд явж исэн чинь Украины онгоц, Оросын онгоц маа, Байлдины онгоц маа дээгүр нэмээд яана баг дээгүр бөмбөг гэсэн ярианууд гараа явсан байлээ. Хөш Манай бас сенсац шүү. Найруулагчийн даваа тал бас байна тий энэ бүх юм удирдах. Одоо миний микрофон бол цагаан болцсон байна. Царай мараатайгаа нийлэхүүдээ. Одоо энэ шиг явах тусмаа улам бараасан байна. Харин тий одоо манай Эрко болстой боб борлоо. Би бол заяаг яг нэг эмхтэй өнгө гэдгээр жоохон цагаар болоо. Би гэсэн маань цагаан цам зөмсөд ингээд яагаад байгаа юм болоо гэд би өнөөдөр албаар юм бараа юмтай орж ирлээ. Энд гэхдээ нэр очроо загсан дөмсдөг шүү дээ. Тийм үү? Нэг нарны UHV ч үлээ тэр нэг хорт туяаг ингээд нэвтрүүлдэг. Тэгээд чи нар нь ингээд зогсоо загс ирсэн чи нарны тэр хорт хөнөөлийг чи биеэрээ мэдрэхгүй. Чи бодохгүй гүшөө. Нар чи ингэдэг байхгүй юу? Олон давхартай байдаг байхгүй гүшөө. За. Тэгээд дэлхийгээс мангар хол байдаг мөртлөө дэлгүүр ингээд тэр нэг улаан туяа цацдаг байхгүй юу? Тэгээд тэр улаан туяа улаа биш ээ. Тэр ягаан тэр юуны нарны хит ягаан хит гэдэг тэр чи зүгээр ч ягаан сарны тухай яриад байна. За нар сарны тухай яриагаа дараа нь өргөлжлүүлээ залуусаа хамгийн ихний болон маань эхлэхэд бэлэн болсон байна. За баярлалаа. Хамт бүтээй болон танд хүрэхэд бэлэн болсон байна. Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг өргөлжилж байна. Та бидний амьдрал жижигхэн үйлдэлүүдээс л бүтдэг. Энэ амьсгалал, ээлдэг үг, хүндлэл. Энэ бүхнээс л сайн цаг эхэлдэг. Сайн бодол зөв хандлагаар сайн цагийг хамт бүтээе.
Сайн цагийг хамт бүтээе. Бидний гэсгэн. Энэ өрөө байлаа шүү дээ. Өмнө бас очроо. Тийм үү. Энэ нөгөө манай өмнөх өглөөний шоуны өрөө байлаа. Сайн цагийг ер нь хамтдаа энэ ингэсэн. Уул нь бол ингэдэг байсан. Сайн цаг айсгүй бидний гэсгэн гэдэг ураатай байсан бохоггүй. Өө за. Тэгэхээр тэр нь солигдоод бид нар ингээд ярилцаад ер нь бол зүгээр ирэх гээд байгаа биш юм байна. Энэ нэг юм ирэх гээд байгаа биш. Бид нар бүтээж байж л энэ бий болох юм байна. Гэт ураагаа өөрчлөөд бид нар сайн цагийг хамт бүтээе болгож өөрчилж ирсэн. Вау, гоё те. Хин нэгэн хөдлөхгүй бол тэр цаг чинь бий болохгүй гэдэг байна. Сайн цагийг хүлээе. Биш. Зөвл онцгүй те. Сайн цагийг хамтдаа. Сайн цаг яаж ваа гэвэл баг. Зүгээр нэг хизээдэг гэртээ суучдаг юм бэ гэдэг. Тэр энэ бол бүтээе байхгүй. Харин тийм байх. Хамтдаа л бүтээн. Тэгээ яг нөгөө нэг ингэдэг л дээ нөгөө юу лээ залхан хүн ингээд юу лээ хизээ унаад ирэх болоо гэд харсаар дөлбөрөд хүчдэг гэдэг байгаа шүү дээ. Тэр махыг дүүжлээдээ байгаа махыг. Тий. Бид нар бол тэхгүй гэдэг байгаа шүү дээ. Бид нар бол бүтээе гэдэг байгаа шүү дээ. Ямар нэгэн байдлаар сайн цагийг бүтээе. Чадхаараа хийхээрээ оролцохоороо тий. За тэгээд өнөөдрийн бид нар бас яг энэ сайн цагийг бүтээгтэй холбоотойгоор бид нар нэг сэдвүүдийг хөнддөг байгаа. Өнөөдрийн бидний хүндхийг хүсэж байгаа сэдв бол сэдвээ ярихаас өмнө өнөөдөр заяа комментод уншина. Юу надад болохоор айгу ихний хэсэг юу ингээд тоо яваад дунд энэ. Надад болохоор шүү дээ тий. Мөнхөгийн өглөөний мэндээс хоошоогоо харагдаж байгаа. Тэгвэл надад өмнөх нь байна. За тэгвэл өмнөхийг нь хүргээрэй. Лажим оюун цэцэгч маань өглөөний мэндэ миний хөөрхөн дүүнээр энэ өдрийн ажлын өндөр амжилтыг хүсэн гэрөөё гэд. Одоо мэд хүргэсэн бол тэрэн дээр нь 2 зүрх дарсан байна. За үргэлжлүүлээд энэ нэвтрүүлэгт оролцож байгаа бүх хөөрхөн дүүнэр болон найз нартаа энэ өдрийн мэндийг хүргэе гэсэн байна. За алтан чимэг сүхэ маань өглөөний мэндэ гэсэн бол хээ соло маань өглөөний мэндэ гэсэн байна. За үргэлжлүүлээд оюун цэцэгч маань бид гурыг нэг очрогийнхоо нэг жоохон пагталж байгаа юм дээр бид гурав ярьж явах оронд их хөвгөлтэй байна. Найрлагч хийж чадж байна уу гэж байна. За хийж ах шиг байна. Мөнгөн жинөө. За ингээд манай алтан чимэг сүхэ маань ядам сүрэн туягчийг меншн хийсэн байна. За ер нь олон хүнийг меншн хийсэн байна. За тэгээд тэгвэл түүнээс мөнхөө өглөөний мэндэ гэж орж ирж байна. Ядам сүрэн туяа өглөөний мэндэ. Даваа сүрэн баяр гихэн тоглог өглөөний мэнд. Сонгой хархан дүүргийн 6 дугаар хороноос мэдчилж байна гинэ. Улаанбаатар дүүргийн 6 дугаар хараад явж байна. Тэгж байна. Гэх мэтчлэн бидэнтэй хамтдаа байгаа сонсогч танд баярлалаа. Та ч гэсэн 99861045 дугаарт холбогдоод нэвтрүүлгийн дундуур шууд зүсэж орж ирээд бидэнтэй ярилцаж яриа хөөрэ хийж болно шүү. Тэгнь. Юм хурдах гэж байгаа юу лээ. Тэр бүх асуудлыг манай Эрдэнэ очир өнөөдөр шийдвэрлэнэ. За энэ утсан цэнэгтэй юм уу гэж. Цэнэгтэй. Авчирсан байна. 99861045 дугаар руу холбогдоод бидэнтэй ярилцаарай. За инги. Өнөөдрийн сэдвийг танилцуулъя. Өнөөдрийн сэдв болвол сайн цагийг хамт бүтээхэд хувь нэмрээ оруулах үүднээс зарим нэгэн сэдвүүдийг онцолж байгаа шүү дээ, тийм. Өнөөдрийн сэдв болвол баярлахад учир бий гэдэг сэдв байна. Баярлахад учир бий. Найха. Ямар нэгэн баяр тэмдэглэлээд эсвэл ямар нэгэн баярыг ингээд тэмдэглэсний дараач гэдэг юм уу сайн цаг ирдэг болов. Бас хамаатай шүү. Баяртай холбоотой болов тий. Баярыг баяртай холбоотой. Одоо зөв зохистой тэмдэглэж гин үгүй юу гэдэг бас их хамаатай тий. Одоо яг бид нар нөгөө нэг оюун ухаант хүн гэдэг байгаа шүү дээ. Оюун ухаант хүн гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр ямар ч байсан нөгөө нэг зүгээр л инстинктээр юу хиймээр байгаагаа хийдэг одоо гэдэг одоо англиас бол алидий холбогдсон байлгүй дээ. Одоо юу нь зөв, юу нь одоо сайн, яаж хийвэл илүү одоо зөв байх вэ гэдэг дээр л ярих юм байна л да. Харин тийм байна л да. Тийм байна. Ер нь очроо ер нь яаж баярлдээ? Би яах вэ тэгэл баярлдгаараа л баярлаа шүү дээ, тийм ээ. Яаж жишээлбэл чи яаж баярлдгийг мэдэхгүй шүү. Тийм. Очроогийн хувьд ер нь ямар баяр хамгийн чухал баяр байдаг вэ? Гэр бүлийн хувьд. За надад болохоор ер нь юм байна. Хамгийн чухал гоё баярууд бол мэдээж цагаан сар байна. За тэгээд нөгөө баяр нь болонгод наадан байна. Шинэ жил бол надад яг их таалагддаггүй маа яах гэж байгаа тийм ээ. Цагаан сараар бол одоо нэг хамаатан садантайгаа нэг уулзах юм боломжууд гэж хардаг байхгүй гоё. Яг зөндөл бусд нь уулзалт ихтэй гоё ингээ очиж уулзаал ярилцаал тэ нөхөрлөл. Би чи ер нь ингээ энэ тэнүүгээр хамаатан саднаар ингээ цагаан сар багасаар гисгэлэр манайхан чи илгээ хөрөөл хөвтөд шүү дээ тэр нь бол. Эх хөрхийдээ. Би чин тоглож өгнө шүү дээ тэр өнгөрч өстэй хүмүүст. Найдлан цагаан сараа нөгөө эмээгэндээ очиод игсэн тэ. Эмээ таныг нөгөө өвөнөрийн групп руу синглчүүдийн групп руу хийцэн шүү. Яаж байгаа гэхээр үгүй яг та тэндээс нэг ганц өвөөтэй болоод тэргээ тэ. Ингээл ер нь тоглоал яваад идэг гэсэн. Ер нь танайхан ер нь Улаанбаатар байх уу хөвчлээ. Үгүй.
Дорнодод байгаа шүү дээ. Дорнод руу явна шүү дээ баяраар. Чи бол ер нь бол баяраар бол байнга л нутаг утсан тий. Аха. За ийм байгаа хгүй юу? Хуулийн дагуу гэх юм бол бүх нийтээр амрах баярын өдрүүд гэвэл шинэ жил, цагаан сар, олон улсын эмэгтэйчүүдийн өдөр, бурхан багшийн их дүүцсэн өдөр, олон улсын хүүхдийн өдөр, үндэсний их баяр наадам ардын хувьсгалын ойн баярын өдөр, их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, бүгд найрамдах ус тунхагсан өдөр, үндэсний эрхчлөлөө тусгаар тогтнолоо сэргээ мандуусны өдрүүд дээр бүх нийтээр амрах хууль тогтоомжтой байдаг юм байна. За эдгээр хоногудад бол 15-аас 16 хоногийг бол бид жилийн хугацаанд бүх нийтээр амардаг ахна. Харин нийтээр тэмдэглэлт өдрүүд гэж байгаа байхгүй. Үүнд Монгол улсын үндсэн хуулийн өдөр, Монгол цэргийн өдөр, малчтын өдөр гэтээ амардгүй шүү. Цэргийн өдөр ингээ орцсон. Одоо очроо. Харж байна уу? Муухай ялгартай Амардгүй. 3 сарын 8-нд нэг олон улсын эмэгтэйчдийн эрхийг хамгаалах өдөр нь бүх нийтээр амардаг мөртлөө цэргийн өдөр нь зүгээр л тэмдэглэлт өдөр шиг амархгүй. Хүчний айн өдөр, олон улсын гэр бүлийн өдөр, улс төрийн хилмигдэх хэсгийн дурсгалыг хүндэх өдөр, Улаанбаатар хотын өдөр буюу 10 дугаар сарын 29 гэсэн эдгээр өдрүүдийг тэмдэглэдэг юм байна. Тэгвэл яг энэ олон тэмдэглэлт өдөр нийтээрээ амардаг ийм баярын өдрүүд агаад байна шүү дээ. Энэ өдрүүдийн аль өдрүүдэд нь илүү ач холбогдол өгдөг вэ? Аль өдрүүдэд нь нэг тоодоггүй вэ? Энэ наадмыг сая чи юу гэж вэ? Үндэсний их баяр наадам ардын хувьсгалын ойн баярын өдөр. Ардын хувьсгалын ойн баярын өдөр. Яг ер нь хамгийн урт амардаг өдрүүд нь шүү дээ. Тэ? Бараг 10 хоног амарчдаг байхгүй юу? Үгүй. Яг хуулийнхаа хүрээнд олоолгон чинь юу штэ 10 хоног биш байхгүй. Биш. Зүгээр одоо л ингэж таарчаад байгаа биш. Үгүй тий. Энд чинь яг хагасаа бүтнэрийн завсар таардаг штэ. Наадам хоёр чи ижилхэн болчих. Тий. Яг амар нөгөө цагаан юу лээ хагасаа бүтсанийхаа дунд ингээд таарчаар хоёр хагасаа бүтсанийг дамнаа дунд нь байгаа 5 өдөртэйг нь хэлэхэд ингээд нэг бараг 9 орчим хоног болчиход байгаа байхгүй юу? Тэгээд их өргөн болчиход идэг. Бусад улс орнуудыг ингээ харж байхад зарим нэгэн зүгээр улс орнуудыг харж байхад ингээд хаврын баяр, намрын баяр л гэж хоёр баяр ер нь бол яг онцгойлж хийгээд ах шиг байгаа. Гэхдээ тэр нь айгүй утга учиртай зөө. Хаврын баяр гэж байгаа нь юу вэ гэхээр одоо ингээд бүх одоо ургац тарих те ийм цаг боллоо. Хатуу ширүүн өвөл хүйтэнг ингээд даван тууллаа гэх те. Тэрнгээрээ бас ингээд нэгэндээ бас ингээд гоё ухамсар сургамж айлдж идэг. Намар болохоор за бүгдээрээ ургацаа хураая те хурааж байна. Ийм их ургацтай байгаадаа талархах юм алахыг гэсэн юм талархсан юм байдалтай. Ийм ер нь хавар намрын л ер нь хоёр баярыг ер нь онцолж ер нь тэмдэглэдэг юм шиг байна. Гэтэ баяруудыг бас айгүй утга учиртай тэмдэглэх юм бол хүний нөгөө нэг юм сэтгэл зүйд сургаал өдр одоо сургамж өгөх боломжтой л байдаг юм байл ер нь баярууд. Маад бол эдгээр олон баярууд байгаа тань л да. Тэгэхээр энэ олон баяр болгон дээр одоо жишээлх юм бол амралтын өдөр гэж бас байгаад байна шүү дээ. Баярууд дээр нь. Тэмдэглэлт өдрүүдэд дээр нь бол амралтын өдөр гэж байхгүй гэсэн үг. Тэдэр амрахгүй. Энэ олон баярууд болгон дээр гээд амрах нь хэр зүйтэй юм бол яг баярыг ер нь хэрхэн яаж тэмдэглэл зүгээр юм бол одоо жишээлбэл бусад улс орнууд шиг яг очрыг хэлж байгаатай ижилхэн хавар намрын баярлал гэж байхгүй байгаад шүү дээ. Бараг сар болгонд л баяртай байгаад байна. Тэгвэл эдгээр баяруудыг хэрхэн яаж тэмдэглэл зүгээр юм. Ер нь яг ингэж байгаа. Одоо яг манад бол одоо цагаан сар наадам гэдэг нэг хоёр баярыг яг тэмдэглэх ёстой л да. Тэгтээ яг энэнгээрээ дамжуулан нэг юм руу н одоо энэ боловсролын одоо энэ яам ч юм уу ер нь улс даяараа нь хуульчлуул таарна. Одоо тэр яг баяр дээр болгогддог заншлууд нь штэ уламжлалууд тэдгээрээр дамжуулан хүмүүст ингээд юм сайн нөлөө үзүүлж яхаар жоохон тэрлэг илэх төлхөө байл зүгээр. Тэгэхгүй ингээд зүгээр л нэг юм архитаал халуун наран зугаалаал те наадам гингүүл цагаасаар гингүүл ингээд бэлэг цуглуулаад ингээд явах биш. Одоо ингээд тэнцээ чи ууц тавьдсан байна те. Тэгэнгүүт энэ жил одоо ингээд одоо зудахгүй те гоё жил боллоо. Одоо ингээ мал зал юм тархан байгаагаа ингээ харж штэ. Гайгүй ингээ давчлаа. Тэгэхээр энэ хэцүү ширүүнийг одоо миний хөө, миний ач, миний зээ те хөдөлмөрлсөний үр дүн те та нар ингээд ийм хөдөлмөрч хичээнгүй мичээнгүй юу гэдгийг одоо ингээ яг тийм хүний сэтгэл зүй, хүний мөн чанар хандлага руу чиглэсэн баярууд чи бүгд тэрлүүн чиглэсэн юм агуулгатай байдаг хөөг нь бол тэрийг нь илүү их гаргаж ирж ингэж тэр дээр нь төвлөрүүл сайн цаг байна. Яг нөгөө би бол ингэж л бодоод байгаа. Яг тэр агуулга нь бол байгаад байгаа хөөхгүй угаасаа. Нөгөө чиний хэлдгээр угаасаа нэг цаана ингээ хөндөж байгаа нэг юм чухал юм утга учир байгаад байгаа хөөхгүй. Тэрийг ер нь хаана алдагдуулдаг вэ гэхээр тэмдэглэж байгаа манийд л өөрсдөө алдагдуулаад байгаа хөөхгүй. Намайг хүүхэд байхад
одоо баярыг одоо яаж хийдэг байсан. Одоо бол ингээ бас нэг өөр төвшөнд би ирчлээ гэж би бас хараад байгаа байхгүй. Хуучин бол одоо ийм л байсан л да. Ахуйн харигдaltaй дор хаяж айгүй их байсан тий. За тэгээд тэрнээс ахуулаад одоо баяр наадмын шалтгаан бол одоо зүгээр сайхан шалтгаан байлаа шүү дээ. Их л том шалтгаан болгоол сайхан ууж идэгтэй, зугаацах цэнгэхтэй, зөвхөн өөртөө зарцуулах тийм л юм байлаа шүү дээ. Одоо ч харьцангуй шал өөр болсон. Энэ залуу гэр бүлүүд ер нь энэ миний үеийнхэн ч гэсэн зүгээр баярыг зөвхөн өөрийнхөө төлөө биш болцсон байлаа шүү дээ. Үр хүүхдтэй зарцуулах цаг гэж хардаг болсон байна. Тэ? За тэгээ үр хүүхдтэй зарцуулж байгаа цагийг одоо үр нөлөөтэй. Одоо жишээлбэл яг энэ наадмын энэ одоо ойрын нэг за сүүлийн нэг 5 жил гээд бодоод үзэхэд анзаарах юм бол тэ энэ наадмын амралтыг далимдуулаад одоо үр хүүхдүүдтэй Монгол улсаар нь гэж танилцуулж манилцуулах те ийм хөдөө орон нутгаар ингэж явж үзүүлэх энэ надад айгүй тийм гой соёл харагдаад байгаа байхгүй. Цагаан сараар бол ямар ч боломжгүй шүү дээ. Угаасаа яг тэгэхээр дөнгөж хамар мэдээг л мэдэн шүү дээ. Дөнгөж цас ханзраал дөнгөж одоо аюун аялах маялах те. Өвлийг өнтөө давсны баяр хавартай инх золгосны баяр гэж явдаг шүү. Одоо яг үнэ. Цагаан сарыг бас дахиад давхар нэг юм орж иж байгаа байхгүй. Бараг нэг юм жижигрүүлсэн ургийн баяр л гэсэн үг байхгүй тэр чинь. Тий. Яг нь автоо хамаатан садангаа мэдлцэж одоо энэ бас цус ойртолт гэдэг юм өмнөөс сэргийлэх те. Нэг тэгээ танилцах, ачжээ хоорондоо нөхөрлөх гэл олон юм даваа талтай л те. Яг тэр уг нь бол наадам цагаан сар хоёр бол Монголын энэ хоёр баяр бол айгүй утга төгөлдөр баяр байхгүй. Яг тэр утга төгөлдрийн илүү их чухалчлаад ингээд яг ялангуяа эцэг эхчүүдэлтэй тэг чиний баяркаг хэлдэг зөв. Жохон хилж өгөөд байвал те. Жишээ нь одоо наадмаар гэхэд л одоо бөхөөс би хүүхдүүдтэй юу сургаж болох вэ? Бүх барилдааныг үзүүлээд хамтаа телевизээр үзэж болно те. Очиж такс нь олдохгүй л гэж бодоход. Угаасаа дууссан байлээ те. Тэгээд за морь уралдахыг мориор дамжуулаад би хүүхдтэй юу сургаж болох вэ? Үүгээр энийг ер нь ямар зорилготойгоор анх ингээ монголчууд хийдэг болсон 93 наадам гэдэргээ те. 3-9 наадам билүү? Үгүй тэгж яриад байгаа шиг байлаа. Тэгж ярьсан гэснээс тэгтээ би тэрнтэй хараа ийм бас нэг одоо баг санал нийлээд байна гэж хэлчихвэл бурууд чинь заяа. Гэхдээ би тэгж боддог байхгүй. Зүгээр одоо Нойко сонсчвол бас Нойкод бас хэлмээр байгаа. Энэ охтуудыг энэ одоо охтууд гинэ. Эмэгтэйчүүдийг энэ харваанаас аваа ичмаар байгаа маа. Манай энэ баяр дээр бол зөвхөн ирчүүдийн баяр байхгүй. Сонсогч нь орж ирж байгаа шиг сонсогчоо бүгдээр авъя. Оо за. Байна уу? Өглөөний мэнд. За сайн байна уу? Наяа хөгжмөө бүр багсгаарай. Бүр унтраачихгүй те. Би унтраачих юм л таа. За өөрөө чинь дуулаг сонсоход үнэхээр таатай байна. Бид нар яг одоо сайн цагийг хамт бүтээхэд ер нь баяр ёслол ер нь их утга учиртай шүү. Энийг яах вэ ийх үү гэж ер нь ярьж байна да. Ер нь тийм сая чинь наадам дээр ярьдаг та. Ер нь бол яг ямар ч улсанд авар намраа нэг өдрөд өөрсдөө амьдрал дээр нөхцөл баяртай гэдэг. Тэгээд яг ер нь манай 93 наадам гэдэг манайхан ер нь одоо 93 наадмыг нэг уламжлал гэдэг юм нэг амар байна уу гэж мэддэгтэй нэг ижлэн нэг тийм яг тань байцсан байдаг. Тань ямар стейж гэж байгаа хүмүүс байх шиг. Тэгээд яг энүүний утга учирын талаар одоо жишээ нь Монгол бүх морь сорог гэдэг юм 300 л шүү дээ. Энэ гурав нэгдүгээр яг ер нь бол юутэд нь бүгдрээ мэдчихэж байгаа шүү дээ. Нэг 93 наадам гэдэг нэг юм морь нуурсаар ингэ. Энэ ачаал бүгдхэн юм. Энэ ер нь ягаад энэ хийгээд байдгийг. Ягаад тэр жоохон хүүхдэр морь нуулаад байдгийг юм уу? Тэгээд дараа нь ягаад хэрэлдээд байдгийг тий. Тий, одоо ер нь бол яг ч одоо бидний бүсүүд ягаад нарай яриад ирсэн шиг юм уу? Ер нь яг нэг юм аа зүгээр ер нь үндсэн утга нь бол тэр 93 наадам гэж өнөөх төр одоо нэгдүүд нэрээс урд нь одоо гарах юм бол одоо юм хэдэж дараа зэрмээр нь суулгах энэ ард түмэн одоо юу ядуу баян дараг тэгэхээр ялгаалгүйгээр бүгд бид нэгэн цол үндэстэн юм шүү. Нэгдмэл бид нийтийн нэг бэлбэл хүчийг энэ тусгаар улсыг бий болгох буюу билээ. Энэ нэг дээр болон доор исүүцүүлээ гэх юм уу. Ийм утгаар нэгэн доор суулж одоо найрладаг. Хоёрдугаар нь 93 наадам гэдэг байгаа нь бол энэ тусгаар улс гэрчич нь бол ойрог цаан дээр хэв маягтай санаа зоригтой хүмүүстэй бид бол өөрөө өөрсдөө хуйлаан батлаж
өөрсдийн газар дээр өөрсдийн дураар амьдрий юу гэдэг ингээд босдод зарлаж өөрсдөө нэгдэж тусаад багтна гэдгийг олсон байгаа юм уу. Энүүнийг одоо хүний оюун ухаан болоод хүч чадал гэдэг зүйлээр аль алингийн ашиглаж үйж одоо олж авдаг зүйл ганц ухаанаас биш ганц хүчээр биш. Тэгэхээр энэ оюун ухаан хүч чадал гэдгийг зүйлийг нь одоо хамгийн одоо зөв сайн хөгжүүлдэг зүйл нь энэ 93 наадам. Одоо нэг одоо ухаан мэдрэмж зориг чадал энэ гурвыг одоо ингээд бий болгодог байх нь л дээ. Энэ зүйл нь хоор одоо 93 наадам болж байгаа. Яагаад хүүхдүүд нуулж байгаа гэхээр одоо морь унахад хүүхдийн одоо зориг зүрх үений болчих үнсүүдэх чих хөвчээр суух юм суурин тавигддаг. Одоо ягаад энэ өдөөний хүүхдүүд спорт ажиллах харагдах вэ? Үеийн гэсэн байдаг учраас бэлтгэн тавхан маш бага байдаг. Тэгэхээр энэ бүх нь болохоор зориг болон хүч ухаан мэдрэмж гэдэг энэ зүйлүүд яг аль нэг нь илүү гарчих юм бол аль нэг нь дутчих юм бол хүн авахгүй болчихно. Тийм амжилт гаргахаа болчихно бол тийм ээ. Аль нэг нь дутчих юм бол энэ дээр онцгой нэгсэндээ биеийн цомороо болдог бол одоо манай багцуус гэдэг юм уу аврах олон зүйлс энэ хамаагүй аврах амар зөндөө байгаа шүү дээ. Тийм. Тэгэхээр энүүний нотлогоонууд төмний нүдэн дээр ил явах юм. Тэгээд босод одоо төрлийн улс орнуудын спортуудаас нэг онцгойлох зүйл нь болохоор өнөөх дийн жингээр гардах том жижиг байхаас гарах. Энэ цаагаараа юу гэсэн үг вэ гэхээр Монгол ирэх хүн чи жижигхэн байна уу, том байна уу те амар гэртэй нөө ягуу гэж хамаагүй. Тэгэхээр тэр нь харин Монгол ирэх хүн чи ямар ч том мундаг амар амтан гараад ирлээ гэхэд одоо өөр орны нөхцөлд бодиод тухтаа нүсэ. Тэгэхээр Монгол ирэх хүн болоод бодож шатаа. Энийг яаж яагаад тийм даваад гарах хэрэгтэй тийм ямар ч үс энийг бол би яаж хийж дийлж болно гэдэг тэр хүч зориг ухааныг суулгасан зүйлэн тэр нөгөө багаасаа ноцтож багаасаа мөр унаж өссөн бие зохицос тэр ухаан дэрвний цолч гэсэн байдаг. Тэгэхээр энүүнийг алдагдуулахгүй тул нэсэндээ усгаар тогтносон байх гэдэг тэр том зүг сэтгэл энэ том гадар их шиг тэр зүг сэтгэлийг энэ үндэсний спорт үндэсний одоо баяр наадам одоо яриад соёл гэж яриад байгаа юмнууд дарна суулгаж хадгалж байж идэг. Тэгээд ганц зүгээр 10 жилийн онц төсөөд юм уу дээд сургуулийн диплом өгсөнгүүтээ гэнцхэнэг сүлжээ батар болоод ингээ гараад ирэх боломж байхгүй. Тэгээд зүгээр нэг зүйл олгож байгаа болохоос шинж ухаан дөрөв бидний суулгадаггүй. Тэгэхээр энэ утга учируудын ингээд нийтээ ингээд цаад утга учираа ойлгоод одоо наадам болохоор ингээд нэг энэ тэн зугаалаад явсан ч гэсэн нэг илчүүд нь хоорондоо чадсан чадаагүй хамаахгүй нэг гинтэж хүүхэн нэг гар зүйлээ баригчдаг энийгээ шарыг жоохон хөдөлгөчдөг хүүхдүүдээ бас нэг жоохон тэрхдэг тийм ээ. Тэгэхээр энэ хүүхдүүдийн зүрх сэтгэлд давид өгөх нэг олон жил ирсэн 20,000 төгрөг 500,000 төгрөгийг авчихсан тэр одоо гайхамшиг тосгоо тэр юм хадгалахын одоо ямар сандаа тэр үндэсний бүхий чинь тэр малгаан гэхэд одоо дөрвөн талтай дээр кампин зангидсан тэр яг нарийн нөгөө нэг татгамттай байдаг тийм аюугүй нарийн дөрвөн талын нөгөө нэг бөмбөр юм хөтөл дээдний 5 ват гэж нэг нарийн дураасаар орон тэр дөрөв 5 гэдэг чинь бол халах дөрөв шав 5 аймаг дээр энэ зангидсан дугаа гэдэг бацчих байх болтгоо гэдэг төрийн далбаа шууд нь улаан тэнхэр байгаа төрийн далбаа нэхэн өнгө байх жишээтэй тийм ингээд бүх зүйлийн бидрэгдлийн хүүхдүүдтэй гоё тайлбарлаж өгөөд утга учирыг ойлгуулад юм одоо хэдий орчин цагаар 9 ч гэсэн огт ирчүүдийн хэрэгцээгүйгээр хүсэл зориггүйгээр бол оршихгүй. Бүгдээ канавчд болохгүй ухаан мэдтэй байдаг гэдэг нь ойлгуулад ингээд явах юм бол энэ хасар өндөр ач холбогдолтой ийм хам яг үнэ. За баярлалаа Наяа. Нэг хэлсэн да. За баярлалаа. Комментуудаас ирж байна л да. За комментуудыг хүргэе. Надад бол хамгийн том баяр цагаан сар шүү дээ. Хүүхэд том хүмүүст бэлэг өгдөг бас хамгийн их санхүүгийн хямрал өгдөг сараа. Надад бол наадам цагаан сараа гэж орж ирж байна. Өвлөө өнтөө давлаа. Хуртай сайхан дэлгэр зүүн ирлээ. Намар нь урагцын далай гэд ингээ орж ирж байна. Баярлдаг байна. Бас наадам шин дээл авдаг. Дандаа өөртөө санхүүгээ сайн өгдөг баяраа гэсэн байна. За өөртөө зориулдаг баяр байна. Тийм байна. Morning гэд ноёк орж ирж байна. Наадам цагаан сар хоёр их сайхан. Энэ хоёр баяртай
баярлалаа илүү их ач холбогдол өгдөгөө гэж бас алтч мөсгүй маань За. орж ирж байгаа шүү. Дараагийнхаа сонсогчийг бүгдээрээ авъя. Оо, за. Баярын талаар бас хуваалцах хүмүүс зөндөө байх шүү дээ, тийм үү? Байна уу? Өглөөний минь. Өглөөний минь Өглөөний За, минь. өглөөний минь. та. сайхан амарлаа. За. За өнөөдөр болон дээр сайн цагийг өнөөдөр нүвтэе гэсэн байгаа шүү дээ. Тэ. За би нэгэн асуулт асуугаад та гурваас. За. За. Та гурвын Долоо. өдөр 7 сард би юу? Төрсөн өдрөө Төрсөн өдрөө байхгүй. байхгүй. Тэгээ халуун наранд хин төрөөл байж ах үү те. Баяр наадмаар жирэмсэн тэгээд яв. Оо дүү. За. Та 7 сар төрлөө. Үгүй би 10 сард. 7 сард юу байла? Нэг тантай нэг танаа гэр бүлийн үнийх хөлөө. Гүг даваасрын баяр их чинь нөхөр нь Билүү? төрсөн өдөр нь алах гэж байгаа. Та зүгээр Ойрхон сар 7 сард бид гурийн дундаас төрсөн хүн байвал бэлэг Бэлэг өгч байсан юм уу та? Тийм. Би баг 7 сар шүү дээ. Хотлаа. Энэ агч. Одоо байгаа сардаа тийм. Оо, тийм үү. Бүх өрсөдтэйгээ нийлж яагаад бэлэг өгье. Ой. Тоглоомчгүй би нэрээ 8 сарын 6 төрсөн шүү дээ. Оён агч. Бараг 7 дөө, бараг 7 Би сар. наа цац байхгүй. Би 9 сардар л орж ирнэ. За. Оюунагчид нь баярууд дээр хэрэг ач холбогдол өгдөг вэ? Баяр болгоныг тэмдэглээл, амраал ингэдэг дээр ер нь ямар бодолтой Хамгийн байдаг вэ? баяр бол надад цагаан сар би том жижиггүй бүх хүүхдүүд дандаа том бэлэг өгдөг. Жохон санхүүгийн хямралтай те тэгтээ. Харин би хамгийн санхүүгийн хямралтай сар. Мгм. Гэтэ дадад зурд эмжил зурд нөгөө залгуутын өнгөш шүү дээ. Би өгшрөөгөө үрдлөө. Тийм үү. Ээжисээ илүү байсан гэж боддоо танаа. Оюун агч цагаан сараар тэгээд яг ер нь яагаад танд тийм гоё баяр санагддаг вэ? Яагаад гэхээр бас гоё л доо бүх ингээд бүх үедээ гэр бүлийнхээ өнгөөр эмжилээ цагаандаа бүх юмудаа ер нь өнгөтэй давлаагаа цагаан зэрэг бол тэгж ярьд. Ер нь удамшил тийм шүү дээ. Гэхдээ надад яагаад ч байсан өөрийнхөө бүх найз нартай өөргөө ингэж сайхан байснаар үзүүлэх гэж хэрэг мөрөө бүгдийг засгав. За баярлалаа оюун агч. Оо үлгүй ба. Юу яасан бэ? Юм. 7 сар төрчихгүй. Би төрцөн гэдэг ах чинь таа ч үгүй тооцохгүй ш намайг. Төрчихгүй Гүг би яг намайг төрүүлэх гэсэн ээж. Тэгэхээр би гүрийгээд. гавчаад. За ёстой 7 сар төрнө гэж байхгүй ш. Биш. Ер нь тэгээд энэ 7 сар төрөх бас хэцүүтэй халуун наранд. Тэгээ хүүхдүүд нөө нэг салхи авах эрсдэлтэй байдаг гинэ. Эхнэр одоо ээж үүр хоёр. Яагаад тэгэхээр нөө халуун учраас те Гарчдаг. Гам алддаг. гам алдах гэдэг те. Үй. Би тэгэхээр яг ер нь юм цаг хугацаагаа амар тааруулдаг байхгүй. Гэтэ Одоо жишээ нь харж байгаа. Би нэг харъя. танаа өгдөөд Маш төлөвлөгөөтэй зөө. Би дандаа юм хавар те. Яг ингээ хавар 3-4 сард ингээ төрүүлдэг байхгүй. Яа. Өөрийнхөө бодлоотой. За тэгэнгүүт яадаг. Ямар сайн талуудыг хэлж өгье за. За нэгдүгээр болохоор ингээд салхи авахгүй. За. Яг нөгөө гам амынхын цаг нь дууссны дараа яг гой 100 болоод 100 салхинд ингээ боожоод борлоод гой те. Ингээд хүн болж байгаа. Эрүүл мэнд талаасаа. Хоёрдугаарт одоо энэ багш магш хүн бол одоо яг хавар зүгээр идэх байхгүй. Одоо хавар яаж авахлаарэ 3-4 сард ингээ төрлөө гэж бодъё зэ. Аха. Тэгэнгүүт декретний мөнгө аавн зэ. Дээрээс нь амралтын мөнгө аав. 2 мөнгө давхар орж ирэн те. За тэгээд дахиад одоо чи багшийн хомсдолтой агууч 9 сар буцаад ажилтаа ороо. Боломжтой гэсэн үг. Боломжтой үлгүй яах вэ? Чи математикийн мөнгө олдохгүй шүү дээ. Гэтэ өө Чи эрднийг атгачаад байгаа юм шүү дээ. Тэр гэхдээ юу яах штэ. Энэ гам гэдэг сонь. За тэр гамыг дараа ярьзээ. Тий. За гам дараа ярэ. Гам дараа ярэ. Баяр. Баяр ярьж байгаа. Би одоо яг өөрийнхөө бодлыг хэлье тийм үү? За, Тэгж сонсог шалбагдсан үгүй юу? Үгүй ээ. Холбогдоосоо. Баярын хувьд гэх юм бол яг бас ийм олон баяр дээр бүхний дээр амрах өдрүүд байх нь зүйтэй юу, зүүгүй юу гэдэг дээр бас би жоох эргэлзээтэй байдаг байхгүй. Хит үлээ манахчаа. Бурхан багшийн их дүүцэн өдөр байна. За. Дээрэс нь их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр байна. Па. Бүгд найрамдах хус тухасны өдөр байна. Үндэсний эрх чөлөө тусаар тогтнолоо сэргээн мандуусны өдөр. Эдгээр өдрүүдэд нь хичээлийн өдөр таарах юм бол бас амардаг байхгүй юу? Тэгэхээр энэ өдөр уг нь яг утга учирыг нь тайлбарлаа. За тэр цэма их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр түүхийн хичээлийг яг тэр өдөр үздэг ч юм уу те. За бүгд найрамдах хус тухасны өдөр, үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуусны өдөр. Энэ өдрүүдэд нь яг нэг чухал юм хийх ёстой юм шиг санагдаад байгаа. Амраад өнгөрөх биш. За. Амралтыг
зүгээр л тэгсгээл өнгөрөөч. Юу хийх гээд байгаа юм амармаар ах чаа. Гүү. Миний бодлоор бол амарж яснаас за одоо яг түүх музей үзүүлдэг ч юм уу яг хүүхдүүдд нь ч гэдэг юм уу. Хичээл нь онцгой яг нэг онцгой байх хэрэгтэй байгаа байхгүй юу? Ер нь бол сайн цагийг хамт бүтээх гээд тухайн баяр дээр ач холбогдол өгөх гэж байгаа бол ач холбогдол өгмөр юм л хийх хэрэгтэй. За одоо харин амралтаа бол цагаан сар наадам хоёр дээр амарчхад надад бол болчих юм шиг санагдаад байдаг байхгүй юу? Гэхдээ мэдгүй бас надаас илүү ухаантай хүмүүс Тэр бурхан багшийн дүүцсэн өдөр мөдөр амарч яах гээд байгаа. Харин тийм. Одоо жишээлбэл энэ дээр за дээрэс нь би нөгөө нэг олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг өдөр энэ бурхан багшийн дүүцсэн өдөр хоёр дээр жоохон асуудалтай байгаад байна. Манай заяа эмэгтэйчүүдийн өдөр одоо тэрийг бас ярьж шít. Айгуу зөв бодтой юм биш үү чи яас. Зүгээр л хүүхдүүдэд багаас нь яг гендрийн асуудлыг зааж өгöd байгаа юм шиг тий. Сонгогдох ямар нэгэн шашин шүтэх, эс шүтэх хэсгийг нь цаанаас нь улсынхан бүр хуулиндаа зааж өгöd байгаа юм шиг мэдрэмж төрөд байгаа байхгүй. Одоо жишээлбэл хуулиараа буруу нөлөө үзүүлээд байна шүү дээ. Би ч одоо нэг ямар нэгэн шашин амир шүтээд байдаггүй л дээ, арч шашин шүтдэггүй. Тэгсэн хэрнээ бүх шашныг одоо хүндэлдэг. Тэгээд ингэхлээр нэг шашин руу хитрхи ингээд туйшраад байгаа нь цаанаасаа бодлогоороо нөлөөдөд байгаа юм шиг. Гэхдээ тий бодлогоороо ингээд өөрөөсөө хуйлаж өрчөөд шүү дээ. Нөө шашин шүтэх нөө эргэтэй шүү дээ үн чинь. Төнгөө та нар бурхан баг шаш шүтэх гэдэг тий. Ер нь амар шүтэлгээд дээ шүү дээ. Тий цаанаас нь. За тэгэнгүүт цаашлаад эмэгтэйчүүдийн баяргаа явахлаар мэдээж яхаарахгүй олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөл агаал та. Гэхдээ эрэгтэй хүн нь яацъя гэдэг мэдрэмж төрүүлэх гээд байгаа байхгүй. Яг. Тэгээд томчууд нь бүртэл ингээд ярьж байгаа шүү дээ. За ингээд эмэгтэйчүүдийн баяраар амардаг ингээд эрчүүд нь юу ч байхгүй. Яасан цэргийн баяраар юу хийсэн? Цэргүүд нь хүртэл ингээд ээжүүд нь ингээд тоглоом шоглоомоор ингэж байгаа боловч одоо нөгөө янз янз шууд хугтгуунаар нь ойлгоод авчиж байгаа ирээдүйн үеийн хүүхдүүд нь бодож байгаагаар юу гэж бодож байгаа вэ гэхээр эрэгтэй хүн ингээд өнгөрчдөг. Эрэгтэй хүнд нэг янз янз юм байхгүй. Эрэгтэй хүн угаасаа л хэнийг нэг баярлуулах гэж төрсөн юм байна ч гэдэг юм уу те. Иймэрхүү мэдрэмжийг багаас нь суулгаад байгаа юм шиг. Одоо ингээ хардаа сүүлийн үед хүүхдүүд байгаа сте. Октод их ингээ хүүгүүдийг ингээ жоохон дэрлэгдэг болоод байгаа сте. Магадгүй энэтэй холбоотой байж болох юм. Тэгээд одоо түрүүн чи хэлсэн энэ 3 сарын 8 одоо эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр шүү дээ. Тэмдэглэлт өдөр шүү дээ. Энийг бүр хуульчлаад амрах болгочихж байгаа юм уу? Баярын өдөр байхгүй юу? Баярын өдөр баярын болгоцсон. Гэхдээ энэ одоо тэмдэглэлт өдрүүд ер нь үүссэн утга учир нь байгаа сте. Одоо тэрийг зүгээр санах утгачлахын тулд байдаг аахгүй. Тэр чинь ингээ баяр болгоод аригтаал те. За энэ тал дээр бас сонсогчд маань бас холбогдож байна утсаа авъя. За. Байна уу? Өглөөний минь. Өглөөний дахиад. За тэгвэл өнөөдөр энэ 7 хоногийн 5 дахь өдөр байхгүй шүү 4 өдөр гэдэг өнөөдөр өнөө маргааш 2 бодож байгаад өнөөдөр сайн сайн бүтээе гэж байгаа юм чинь. Энэ жил ээж ирсэн хүүхдүүдээс 2 удаа 800 оноо авсан хүүхд юм уу? 2 юм уу? 3 хүүхдийн нэр гаргаж өгч чадхлаа. Тэрийг очролж чадах байх л та. Очрогийн хүүхд нь авсан штэ гэжээ. Тэгвэл очрогийн хүүхдэд бүтээр билээ. За удаа. Очрогийн хүүхд нөө яаш их болоог байгаа. Нас нь болоог байгаа. Зүгээр яг энэ группт орж байгаа одоо фэйсбүүкээр харилцаж байгаа бүх нөтрийг уриалж байгаа байхгүй юу? За. Зөв. Уриалаад өөр хүний намайг мөчөж нөөнд хамгийн дэд 5,000-аар тэрнээс дэш ирэх болохгүй шүү. Бас хүүхдүүд тэгээд тийм өндөр бизнес юм. Тийм ээ. Тэгээд зүгээр бидэг хүүхдэд наадмын уутай бэлгүүлсэн жуудна. Зүгээр өөртний хэрэгтэй ганцхан чихвж байсан ч болно. Чихвж хэрэгтэй гэдэг бодлоо өгдөг тийм ээ. Тий. Тэгээд тийм зүгээр ингээд билэгчмээр санагдав. Оюунагчийнхаа энэ сайн цагийг хамт бүтээе гэдэг нэг болон дээр яг санааг нь яг гоё ойлголоо. Бид нар гоё бас ингээд ярилцж байгаа дараа нэг те нэх гоё нэг таны заавал өнөөдөр юм уу? Чи надад 5 дахь өдөр явах гэдэг. Тэгэхээр чи их чи 2хан өдөр 2 оронд юм. Наан одоо тэгээ жоохон амарлаа. Тий амжихгүй. За юу ч гэсэн бидэд багаараа өнөөдөр ямар ч ярилцаадахыг тэгээд ярилцаад нэг янз бүрийн зүйл бас бодоотхын ажил төрөл юу болох нь. Тэгээ таны санааг бол гоё ойлголоо. Гоё сайн цагийг бас хамт үтэйг. Гоё юм те бас. Нэг хүүхдийг бас баярлуулъя гэдэг сэтгэл те. За баярлалаа оюунагч те. Нэг юм те яг өнөөдөр үтгэхэд ээч байгаа учраас
2 хүүхэд байсан ч болно. 2 хүүхэд 2-8 авсан, 3-8 авсан гэж бодно шүү дээ. Тэр хүүхдийн хичээл зүтгэлийг үнэтэй болгож биш. Хичээлдээ маш сайн идэвхтэй хүүхдэл 800 авч байгаа шүү дээ. Тэгин. Тэрийг үнэтэй болгож биш. Зүгээр би ямар тэрний хүүхд гэж байгаа биш ээ. Тий. Манай хүүхэд ер нь 800 аавн дөө угаасаа. Хөөш ээж дууссан шүү дээ. Үгүй ер нь аавна гэж ахгүй юу да ирээд хичээл өгнө шүү дээ. Тийм ээ тий. За баярлалаа инэгч. Баярлалаа инэгч. За туяагч ингэж орж ирж байна. Би 12 сарын 11-нд төрсөн. Эгч маань 12 сарын 21-нд төрсөн. Том эгч маань 12 сарын 31-нд төрсөн. Амар өгнэ. За ямар ч гэсэн оюун эгчийн юуг санааг ойлгосон учраас бид нар гоё ярилцсанаа. Түрүүнд яг хэдүүлээ бас гой сэдвүүдээр яг явчихсан шүү дээ. Одоо баяр яг энэ би бас үргэлжлүүлээд бас нөгөө баярын холбогдлоо юм ярих гэдсэн юу гэхээр төрсөн өдрийн талаар ярих гэдсэн байхгүй. Төрсөн өдөр чинь бас баяр шүү дээ. За тий. Хүүхдүүдийн төрсөн өдөр ч гэдэг юм уу, тухайн төрсөн өдрүүдийг бас хүмүүс нэлээд нэжгэр тэмдэглэдэг, жил болгон ингээд тэмдэглэдэг ч гэдэг юм уу. Яг иймэрхүү зүйлүүд их анзаарагддаг байхгүй. Яг энэ нэг төрсөн өдөр бичснийх би дандаа хүүхдүүдээ баярын өдөр төрүүлсэн юм байна. Үгүй алт юм байна. Яаж тийм нарийн тооцч хийв? За би ихний манай том хүү бол 10 сарын 29-ний өдөр төрсөн байхгүй юу? 10 сарын 29 болохоор Улаанбаатар хотын төрсөн өдөр байдیں۔ Вау. За 10 сарын 29-ны 22 цаг 29 минутанд би яг хүүгээ төрүүлж исэн. Ингээ нөгөө юуныхан гарныхан цаг юун дээр нь хүртэл байдаг байхгүй юу? За 10 сарын тэр дүүлэлт мүлэлт нэг учир байна тий. Салют буудаж яхад би төрж исэн. Тэгэхэд та хоёр яг 10 сарын 29 тэгэхээр чин та хоёр яг за тэрийг яриад. За тэр яг уу. За 8 сард яа. За 8 биш нь юу гэж дээ. Дараагийнх дунд хүүхдээ болохоор би 12 сарын 30-нд төрүүлсэн байхгүй юу? Маргааш нь одоо шинэ жил болчихлоо шүү дээ. Он солигдох гэж байна. 12 сарын 30-нд. Бас наагаад байна. Тий. Чи 31-нд төрүүлээгөө наач. За болж байна. Дараагийнх нь баг маань болохоор 4 сарын 1-нд төрсөн. Нийтмийн баяр. Нийтмийн баяраа. Яа, комедиан болгоорой за. Угаасаа комедиан царай. Баг нь эдний баг. Тийм царай муу тийм үү. За тоглосон юм аа. Өөргөө хэлсэн шүү. Харин тийм. Тэгвэл манай хүүхэд хинч харсан инээмэр царайтай. Угаасаа үгүй ингэдэм байх. Та хоёр миний царайг хараад инээмэр санагддаг юм уу? 2 сая хөөе. 2 сая нэг манай Монгол улсын тэмдэглэдэг энэ 16хан баярыг ингээд айгүй шүмжлэлээ л дээ. Шүмжлээг. Ингэдэм байх. Ер нь бол ингээд харлаа л да. Тэгсэн чинь 15-аас 16 баяр улс даяараа ингээд тэмдэглээд амардаг гэдэг нь дэлхийн дундаж үзүүлэлтээс арай жоохон доошоогоо орд юм биш үү. Дэлхийд ер нь бол нэг дунджаар те нэг 30-30 хоног амардаг тийм улсууд байна. Тий, бүр яг амралт нь тийм уртаар таардаг улсууд байна. Ер нь бол яг их багтаа эсвэл урт богиндоо бас нэг хамаагүй юм шиг байлээ л дээ. Утга агуулгандаа л юм шиг байлээ. Баярын агуулга нь байна. Яг манайх шиг ийм том түүхтэй улсд бол ийм том баяр байхгүй байх. Одоо ямар ч боломжгүй юм байлээ тий. Одоо энэ цагаан сар одоо наадам гэдэг чи одоо яг явж тэр нөгөө нэг Чингис хааны цаг үеэл холбогдсон байлээ шүү дээ. Явж. Тэгэхээр бидэрт бас нэг юм том түүх байдэн шүү гэдгээ одоо би бол ингэдэг байсан өмнө нь. Тэгээд одоо бид нар мяа үйжиж юундаа ингэдэг энэ төр гэдэг юм бодолтой байсан байхгүй юу? Тэгсэн чи үгүй юм байлээ. Бид нар бас нэг юм омогших хэвээр маар омогших хэвээр юм байлээ. Одоо нэг хүүхдүүд чи юм уу тий? Омогших хэвээр ээжиж юмдаа бүхийгээд яваад идэв те. Өрөнд баригдсан хужаа шиг гэж намайг тэг загиндаг үжилээ намайг хүүхэд. Өө тий өрөнд баригдсан хужаа гэж нэрээ их загиндаг. Тэгдэг байсан те. Тэгэхээр бид нар нэг тийм жигшиг юм одоо нэг юм нийтээрээ нэг юм юуны соёлын гэдэг үлээ нэг тийм нийтийн омогшлын юм дархлаа жоохон сулраад байгаа мó л гэж би бодоод байгаа байхгүй. Тийм болохоор гоё омогшмоор юм бил. Омогших. Тий гоё ноцолдог хүмүүсээрээ гоё омогшоо тий. Тэр гарын тэр 3-7-ыг харснаа хааст цанграал тэр хэнийг авч идэж байгааг нь харснаа тэр тоос манаргаал гэх. Тоос манаргаа үлдсэн. Бүгчүүд ч гоё бийтэй болж байгаа шүү. Төмрөх манайх бөөн 7 шүү дээ. Том маань 11 сарын 17 гэсэн байна. За ядамсрын туяа уншихгүй энэ комментиг. Энэ очроо үнэн бүтэхгүй гинэ. Чи энийг нь уншиж байгаа юм уу? Энийг нь аваа уншихгүй байна гэж байна. Жуундаа бүтэхгүй гэж шүү. Юм бичихгүй байж. Би бүр ингээд бүтэхгүй дали орж ирдгээс ирдэг дээрээ заяа. Одоо ингээд тарих ингээд яг ингээд дэлгэц рүү анхаарад бүх юм найруулад ингээд дуу шуун бүгдийг нь оруулж оглоо. Бүр дали орж байна. Хоёр ер нь одоо ямар ч сэдвээр ярьж байгаа юм бэ? Тэгэхээр ер нь энэ баяр ёслол гэдэг маань нэг басанда нөгөө ирээдүйн сайн цагийг дуудахын тулд бидний үүх түүхээрээ бахархах, за суурэ батжуулах бас нэг илэрхийлэл болчиход байгаа юм л да.
Одоо жишээлх юм бол баяр тэмдэглэлээ гэд биднэрт олж ирээд байгаа юм байхгүй л дээ. Оруулаад ирээд байгаа орлогч гэдэг юм уу? Эсвэл Бараг зарлагтай. Тийм, янз янзын зүйл байхгүй. Харин ч тийм яг үнэн зарлагтай байгаа гэдэг. Гэхдээ хамгийн гол нь яг манай Иркагийн хэлж байгаатай ижилхэн бид ийм их түүхтэй улс аахгүй юу? Бид үнэхээр агуу түүхтэй улс. Тэгсэн ирнэ ийм том газар нутагтай цөөхөн идэг хүн амтай хамгийн гол нь ийм агуу улсад ийм хэмжээний түүх байх ёстой гэвэл байх ёстой. Харин түүхээрээ бид бахархаж, хүндэтгэж, хайрлаж, үеийн үедээ уламжлан таниулж мартагдахгүй байхын тулд эдгээр баярыг цаанаасаа тэмдэглэж өнгөрүүлдэг баг. Харин утга учиртай тэмдэглэх ёстой гэдэг дээрээ бүр 100% санал нэгтэй. Гэхдээ одоо би харин тэр утга учиртай дотор нь би бүр ийм оруулмаар санагдаад байгаа байхгүй. Энэ цагаан сарын одоо наадмын өдрүүдээр гэдэг ийм барилдах одоо юу гэдэг зодог шуудаг муудаг энийг айгу хүртээмжтэй боломжтойгоор байвдаг бол тий. За тэгээд морь унах ч айгу үнэтэй юм билээ шүү дээ. Цагийн 40,000 гэж хэлээ хөөе. 40,000 төгрөгөөр хүүхдүүдтэйгээ би ингээ морь унахаар чи ингээд цагийн хит болж байгаа юм бэ. 120 ингээд 200,000 төгрөг болох гэдэг байхгүй манай гэрийнхэн морь унахаар. Бас эн чинь тийм хямдхан бас биш. За тэгээд ном сур харвна. Сур харавхад ингээд хараа тэр хэрэглэгдэхүүнүүдийг нь би худалдаж авах юм бол айгүй үнэтэй болно. Түрээслээд харвдаг газар байхгүй. Тэгэхээр яг би зүгээр бодоод байна л да. Иймэрхүү юмыг ингээд гой хүртээмжтэй байгаад өстой жиг төрүний нөгөө заяагийн хилдэг шиг те. Сургууль дээр нь одоо нөгөө сургууль амарцсан болохоор энэ хамаагүй болчихлоо л да. Нэг юм сургууль дээрнж гэдэг шиг те. Нэг юм иймэрхүү юмсууд ингээд энд тэнд ингээд хөгжижүүл би ингээ хүүхдүүдэд дагуулж очоод ядаж жилдээ нэг удаа худлаа үнэн те. Худлаа үнэн гэдэг байгаа шүү. Жилдээ нэг удаа очоод 3 хүүхдээрээ нэг харуулцдаг те. Он хонохгүй нь хамаагүй ингээ харуулад нөгөө гуравт чинь те нэг нэр дахиад харуулах юмс гэдгийг бодол төрүүлээд те. За морь унаад ингээ явуулсан чинь манай хүүхдүүд морь унаад нэг айгүй дуртай байгаа. Тэрэнд би айгүй баярлаад байгаа. Одоо ингээд наадмын амралт болонгод ийшээгээ ойрхон чултгой гараад бас нэг морь унах боломж гарвал морь унуулна гэж бодоод байгаа байхгүй. Тэгээд иймэрхүү маягаар ингээд нэг хүүхдүүдийг ингээд нэг юм ахуйтай те Монголын одоо энэ гурван одоо спортын гэдэг юм уу юу гэдэг те эр хүний нэг энэ гурван чадвар хөгжиж Монгол улс дэлхийн талыг эзэлсэн шүү гэдэг нэг тийм харин тийм омогшол шүү дээ те. Одоо яг хаа тэгээд дээрэс 80-гийн хэлдгэр нөгөө нэг суур нэг өөрт нь тэр хүн хүмүүжил юм хатуужил сууж өгөх гээд штэ нэг суур нь. Одоо би хүүхдүүдтэй бас одоо морь унуулахыг хаяа унуулж авахгүй бол тэр хүүхдүүд мөн зөвхөн намайг л морь гэж ойлгоод шүү дээ. Тий. Би гэрээрээ л янзгаагаар нурууд. Түрүүний нөгөө манай заяагийн хүүхдүүд надад суугаад бол хомгшихгүй байгаа. Заяагийн хүүхдэн дандаа баяраар төрдөг гэсэн шиг би бас нэрээ баяраар төрсөн гэдгээ саналаа. 8 сарын 6-нд бараг шинэ оноор төрсөн. Яг дунд нь жоохон хэдэн сар байгаа л да. 8 сарын 6. Тий шүү дээ. Бараг шинэ жил. Ямар юм бэ? За битээ донгос. За комментүүдээ уншаарай. За комментүүд дээр авчраад алах юмсан хүний нэлэх үрийг царай муутай юм уу шиг гинэ. Угаас авчрагийн амнаас Үгүй. За өөрөө тэгцээ. Үгүй гэхдээ би царай муутай гэж бол хэлээгүй шүү. Та нар харин өөрөө гэж ойлгож байгаа. Комеди царайтай. Комеди царайтай харахаар инээ төрөөд байдаг ихлээр нь одоо. Харин тэгэхээр царай муутай хүнийг харахаар инээ төрд юм уу? Тийм шүү дээ. Өөр юу царайлаг гарахаар төрөх юм. Та нар намайг хараад инээгээд идэг үстэй. Үгүй шүү. Цаанаасаа ингээд алиа инээдтэй нэг игдүүтэй царайтай хүн. Юу гэж тийм байхгүй шүү. Чи баяр магнаг харъя. За аяа тавь. Игдүүтэй царайтай хүмүүс ихээсээ илүү хүүхэд дээр бол яхаа аргагүй тэгж ашиг болохгүй шүү очроо. Харин тийм ээ. За дэлгэр мө дэгийг хаа. Гэхдээ цаяа яг өөрөө яг тэгсэн тий. Үгүй би тэгж бодож байна. Комеди царайтай. За sorry. Зүгээр шүү дээ. Одоо хөөхөн. Бас хөөхөн тийм жоохон мардсан царайтай байж болно шүү дээ тий. Хөөхнийг өхөрхтэй буруугаар нөгөө талаар нь хэлдэг шүү тийм ээ. Яаж ч ойлгож болно. 30-аараа байсан дээрээ заая. 31-нд дэлхийд даяараа баярлаад юун төрсөн өдөр мантай хүүхдийн төрсөн өдөр бүдгэрчгэн гинэ. Тэгчүүл амар юм байлээ. Гэтэ манай охин ч өнгөрсөн жил тэгж хэлсэн. Ээж надад төрсөн өдөр байд юм уу гэж хэлсэн шүү дээ. Яа харахгүй нөгөө 31-нтэйгээ ингээ холбогдоод яач гэхээр яа харахгүй. Төрөөд 1 хоногийн дараа 1 нас үрчиж байгаа юм чи яах юм. Тэнгүүтээ цагаан сар болонгууд 2 нас үрчиж байгаа. Дагаад 1 нас үрнэ тий. Тэгээд нэмэгдээ явчихжээ. За тэгвэл дээр үед хатад дайнд морин дээрээс эр хүн шиг л байлддаг байсан. Яагаад заавал эр хүн л харуулж морь уралдана гэж гисэн байна. Үгүй. Тэрийг яг хэн батлах юм? Тэр баг худлаа гэдэг байхгүй юу? Яг тэр 93 наадам гэдэг нэршлэн дор хаж бодохоор эмэгтэйчүүд тэгж яг байлддаг байсан байгаагүй байхгүй. Манай Монгол ирчүүд арайч бүр тэгтээ ядраагүй байхгүй.
За цагаа барь найзуудаа. За тэгээ одоо цагаа барь. дуусч байгаа мó? Булангаа энд хүрээд өндөрлөө. Би бүр ярмаар байна. Ерөөсөө цагаа харж чадахгүйгээр өнгөрөөд идэг болчих. Яагаад гэвэл сонсогчд маань зүрхэн давалгаад нэгдснээрээ за эхний буланг дуусгая гэдэг мессежийг бидэнд өгж байна. Бидэнтэй хамтдаа байсан сонсогч та бүхэндээ баярлалаа. Сайн цагийг хамт бүтээх болонгаар баярлахад учир бий гэдэг сэдвээр бид ярилцлаа. Яах аргагүй баярлахад учир бий шүү. Тун удахгүй баяр наадам болох гэж байна. Та бүхэн учиртайхан шиг баярлалаа. Гэр бүлдээ, хайртай хүмүүстэй яг энэ баярын утга учирыг нь жинхнээс нь ойлгуулж өгч, за морилоо зүгээр чирээд авч явах биш. Яагаад бас ийшээ явж байгаа ч юм уу те. Иймэрхүү зүйлүүдээ сайхан тайлбарлаж өгөөрэй. За бүх баярлахад хідэнд аваад авдаг юм ч гэдэг юм уу те. Эдгээр зүйлүүдээ сайхан тайлбарлаж өгөөрэй. Энэ мэдчлэн хүүхдүүдийн таниулах, за түүхээ мэдхэд нь хувь нэмрээ оруулсан утга учиртай баяраагаас тэмдэглээрэй. Радиогийн 1-р студиэс эхний буланг өндөрлөж байна. Зүрхэн давалгаанд одоо нэг дараагийн булан руугаа шилжих болно. Тийм ээ. 10 секунд зүрхэн давалгаанд нэг Зүрхэн давалгаа. Аяар. Горо. Тоон хаана явдаг вэ? Чи тоог нь алгуулгачлаа тийм. За явлаа. Зүрхэн давалгаанд яваад хөрөө манай. За одоо нэг зүрхнүүдийн явдаг шүү дээ. Тэгээд зүрх юу хоёр нь зэрэг харагдмаар байгаа байхгүй юу? Юу хоёр нөө? Нэг нь 3 дээр, нэг нь 4 дээр явах хэрэгтэй юм шүү гшөө. За яах вэ? За ингээд хамтдаа байгаа сонсогчид маань тун удахгүй эргээд дурсамж 1988-аараа уулзах болно. Та дэлгөнөө битгий сэлээрэй. Тийм ээ. Та бидний амьдрал жижигхэн үйлдэлүүдээс л бүтдэг. Энэ амьсгалал, ээлдэг үг, хүндлэл. Энэ бүхнээс л сайн цаг эхэлдэг. Сайн бодол зөв хандлагаар сайн цагийг хамт бүтээе. Энгийн л нэгэн гудамж. Энгийн л нэг айлууд. Гэхдээ хамгийн нандин дурсамжууд. Инээдхүүр, нөхөрлөл, гэр бүлийн халуун дулаан уур амьсгал биднийг тэртех он жилүүд рүү хөтлөнө. Дурсамж 1988. Наач өөр аян байгаа штэ. За би аян солино. За. За энэ дээр мэдээж нэг Найруулагч очроод дахин баяр хүргэе. Зүгээр. Тийм ээ. Радиогийн 2 дугаар студиэс дахин мэдчилж байна. Дурсамж 1988 булан маань та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байгаа. Солонгосын 20 ангитай Дурсамж 1988 гэх киноноос бид анги бүрээсэн сэдвчлэн авч тухайн амьдралыг яг ингээд сэдвтэйгээ уйж холбож ярьж байгаа. Гэтэ бид кино ярьдаггүй тухайлсан нэг сэдвийг ярьдаг байгаа шүү гэдэг та бүхэндээ дахин дуулгая. Яна кино мөн дууслаа. 16 дугаар ангийг ярих гэж байна. Тийм үү. 16 дугаар анги руу орох гэж байгаа шүү. Өчигдөр инглээ. Орж өгдөг юм бэ те. Энэ аян орж ирэхгүй бахлаа. Тийм бай. Харин тийм ээ те. Би нэг гэртээ нэг вүүгэр үздэг байхгүй юу? Эркэр шилжүүлж яах вэ? Тийм. Вүүгэр үздэг байхгүй юу? Эркэр юуг нь шилжүүлэх вэ? Камера. Тэгээд дочиж туслах гадах шиг шүү дээ. Тийм үү. Энэ үү. За ер нь ингээ заяа. Эркэр шүү шилжүүлчих тийм ээ. За. Ер нь үү. За заавал тэр бас аяж чухал байдаг юм байна. Чухал байна. Айгүй чухал юм байна. За би эндээс бол аяа олохгүй байна л да тий. За энэ дээр бол одоо аяа байх хэвээр. За доо чи хэдгээр анги явж байгаа? Би 16-г үтсэн. Нөгөө юу яаж илээ? Ийм байлээ. Би нөгөө нэг вүүг үздэг байхгүй юу? Тэгсэн чинь өчигдөр би нөгөө нэг дүүгиндээ очиод нэг дүүтэйгээ нэг буу халж явах хоорондоо киногоо үзье гээд. Тэг киногоо тавих болдог байхгүй юу? За одоо энэ аяа тавьсаа. Энэ аяа байсан шүү дээ. Энэ биш үү? Мөн шүү дээ. Биш үү? Өөр аяа байхгүй нөө тий. Энд чинь бүр Титаник аюулаа явчих юу? Гого мөмө. Биш вэ наа гэдэг чинь. Биш. За ямар ч гурлаа ингэж байгаа учир нь олчин тий. За тий. Гурлаа учир нь олно. Тий. Тэгсэн чинь ингэсэн юм байлээ ой. Нөгөө тэднийх юутай вүү ахгүй. Тэднийх Univision-тэй байдаг байхгүй юу?
Тэгсэн тэдний дуу оруулга өөр юм билий. Хөөе. Тэгээд энэ чи бүгд өөр юм байлээ шүү. Тэр Vumo Univision Mission чи бүгд өөр юм билээ. А энэ биш бас. За яах вэ? Энэ биш. За. Өөрөөр л хадгалсан. За манай энэ чинь манай заяач нөө аянаас онгод онгодоо авдаг юм болохоор бас дорсомж 1988-ийнхаа бас аяыг олохыг бодсон боловч олдсонгүй. Хэрвээ байс намайг нэг байхгүй те байхгүй тэгээд нэг юм олохгүй байна л гэж бодоод байгаа шиг байна. Гү. Гэхдээ сая уг нь нэр нь бичээд тавьсан байсан тэрийг л яачихгүй. Аль нэр нь бичээд? Сая за энэ за болио. За тэр яах вэ? За болио. Биш гэсэн. Ярианд ор тий. За. Гэтэ хамгийн гол нь та хоёр яриач би тэнд юм хийж байгаа хоорондоо ярихгүй шүү. Би бас чамтай цуг юм хийгээд чи ингээ сандраад идэм байх хөөе үн чи. Ямар хайш. Тий, хоёрыг ингээ харахаараа ингээ сандраад идэм байх. Хоёрыг юм хайгаад идэг. Би энэ чи юм. Энэ аян мөн үү? Биш. Харин тэр бичсэн чи биш байгаад. Харин гэхдээ яхав тэ бэжлээ л гэж. За. Тий. За өнөөдрийн сэдв нь юу юм бэ? За яа. Өнөөдөр болохоор 16 дугаар анги амьдрал бол хатуу тоглоом гэдэг амар нэртэй юм билий те. Нэртэйгээр энэ анги маань бол эхэлж байгаа. Гэтэ хамгийн гол нь эн чин амьдрал бол хатуу тоглоом гэд 1-2 гэж явах юм билээ шүү бүр. Бүр үү? Тийм байлээ. Дараагийн 17 дугаар ангинаас амьдрал бол хатуу тоглоом 2 гэж явж байна. За. Энэ анги дээр нэр өмнөх ангиудыг бодох юм бол маш олон сэдв гарсан. Тэгж илээ. Ер нь их сэдв гарч илээ. Үнэхээр олон сэдв гарсан. Тэгээ би бүр яг аль сэдвийг нь ярихаа хүртэл одоо хүртэл олж чадахгүй. Миний цаасан дээр ингэ бичээс. Амьдрал бол хатуу тоглоом гэж явж байна. Тэгэхээр чин олон сэдв яригдах гэдэг. Бид хэд чи яг нэгийг нь авч агаад ярддаг штэ. Тэгээ энэ дунд ингээд бодож зүгээр яхан хөнгөн хөгжилтэй маягаар ярих уу эсвэл бүр ингэ жоохон ухсан маягаар ярих уу гэдгийг тойроос суух гэдэг. Яг хөгжилтэй ухсан маяг хоёулыг нь оруулж аач. Аль нэг нь л оруулъя. Аль нэг л оруулна штэ. Арай их болчихно тэгэхээр ярих юм. За хамаагүй. Хөгжилтэйг л явъя. Одоо 100 цаг болж 6-аа сайхан. За тэгвэл төсөөлөөгүй өрсөлдөгч гэдэг сэдвээр хідэл ярилцсан заа юу. Вау. Төсөөлөөгүй өрсөлдөгч. Төсөөлөөгүй өрсөлдөгч. Би та хоёрыг үнэхээр төсөөлөөгүй шүү. 16 дугаар анги дээр юу гардаг вэ гэхлээр манай гудамныхан дууны тэмцээнд ордог байхгүй юу? Тэгдэг харин. За тэгээд тэр дууны тэмцээнд тэр тусмаа яг 4-5 жилийн өмнө нөгөө 3 ээж, хов ярддаг 3 ээж маань дуу дуулаад орох гэжсэн. Тэгсэн чинь нөгөө зоргоо чангалах гэж байгаа тэнд тасарч унаад гэр оруулаа бүр болохоо яагаад тэгээ орч чадаагүй нэг жоохон хар бараан түүхтэй хагаад байсан. За тэгээд нөгөөх маань явсараа байгаа 4-5 жилийн дараа дахиад нөгөө дууны тэмцээн маань ирж байгаа гэсэн одон ирэлт шиг л гэсэн үг байна. Тийм байлээ. За тэгээд дууны тэмцээн ирж байгаа. Тэгсэн түүнд мэдээж нөгөө орохгүй гэл тэгсэн манай нөгөө Жонханы аав нуруугаа гимтээсэн. Тэгээд Жонханы аав ер нь ингээд телевизээр гарах дууны тэмцээнд орох ч юм уу эсвэл бүжгийн тэмцээнд орох ч гэдэг юм ерөөсө телевизээр гарах нэг мөрөөдөлтэй байсан юм байна. Тэгээд дахиж хизээч ирээ илээ чи миний хооронд орчголтой гэж гуйсаран байгаад ихнэрээ оруулахаар болдог байхгүй юу? За тэгсэн чинь ихнэр нь орохоор болсон чинь нөгөө манай дөнрөө нь орохоор болчтээ. Нөгөө нүдний шилтэй. Тий. Нүдний шилтэй нөгөө нэг хичээлдээ жоохон таарах. Тийм. Гэхдээ энэ годомны хамгийн ухаантай нь дөнрөө нь орохоор амьдралын тухай мэддэг. За дөнрөөний хувьд гэхлээрээ бас нөгөө I just called to say I love you. Би бас гайгүй дуулдаг энэ тэргээ өөргөө тэгдэг те. Бас гайгүй дуулаад байгаа болтоо байх. Төрүүлэх юм бол юу лээ тэр дууны биш бүжгийн тэмцээн нь болохоор Excel машины юутай те шагналтай. Тэгэнгүүт тэр чинь хамгийн гол нь ингээд бас өрсөлдөхөр болчихж байгаа гэсэн үг. Тий. За байж гараа тэр дунруун бол найзууд дундаа хамгийн эвсэлтэй бүжгэлдэг, хамгийн эвсэлтэй дуулдаг нь. Тий. За тэгээд мэдээч тэр чинь болол нөхөр нь ихнэрээ үнэхээр сумлаж оруулж байгаа шүү дээ. Бас миний ихнэр чадна. Миний ихнэр гоё шүү гэл. Та хоёроос илүү чамаас илүү өрсөлдөгч байхгүй гэл. За тэгэл тэмцээн болдог өдөр нь химэлээ байнга алтж малтан те сайхангаар. Тий. За бэлдэж явах та. Тэмцээн болдог өдөр нь боллоо. За боллоо. Тэмцээн болдог өдөр нь болсон чинь хамгийн сонирхолтой нь юу болж байгаа вэ гэхэлэр нөгөө манай дөнрөөний маань өмнө нь ирэх дуучин ерөөсөө ирдэг байхгүй юу? Өмнө нь ирэх одоо оролцогч нь ирэхгүй байж байгаа заал руугаа ороод чиний өмнөх оролцогч яац юм бол чи мэдгүй одоо баг айц юм байлгүй дээ гэл. Тэр чи би тэгээс ингээ бас гой хувцалцсан тий. Тий жижигхэн өрсөлдөөд байгаа маа гэж хоолныхын чадал мадлаа үзүүлээл. Тэгээ ингэсэн чинь хамгийн гол нь өмнөх оролцогч нь хүрээд ирдээ. Ирэх хэрэгтэй гадаад хүн байдаг байхгүй юу? Хараарстай мэдээж ойлгомжтой, тасархаа дуулах нь ойлгомжтой. Яг нөгөө нэг дөнрөөний дуулах гээд байгаа дууг нь төгөлдөр хууран дээр өстой нэрээ. Амар дуулцсан. Амар дуулцсан. Бүр тэгээ дээрэс нь тэр чинь нөгөө тэр дуучинтай нь адилхан нэр мэртэй байдаг те. Тийм баха. Тийм. Би нөгөө хинтэй адилхан нэртэй маа тэгээ тэр хүний дууг дуулах гэсэн гингүүтээ амар дуул айчдаг штэ. Тэгээ тасархаа дуулж байгаа байхгүй. За тэгээд дараа нь манай хүн гарч ирсэн ерөөсөө
эхний үгээ хэлвүүгүй за болсон гэж буцаага болгочдөг байхгүй. Тэр өмнөх хүний дуулж яхад донрууны амнаас шүлсэнд гойдсон те. Аяга ойрцсон ингээ харцсан сууж идэв ш те. Ухаан алдсан сууж идэв ш. Тэгээд ингээл за ээж ч гэсэндээ бас жоохон бүтлгүүтж байгаа юм. Тэмцээнд орохдоо. Тэгсэн гэхдээ тэр дунд нэг шал сонин хүн ороод ирдэг байхгүй юу? Хамгийн сүүлийн оролцогч гээд. За. Тэгээд тэр оролцогч нь хэн байсан бэ гэхлээр догсууны дүү Нөйл ороод ирдэг байхгүй юу? За. Би тэр гэсэн хөл үзэх юм ш. Хамгийн сүүлийн хэсэг гэсэн үг. Би тэр гэсэн Нөйл яг үзэх хамгийн юм гол нь байна. бүр үнэхээр гоё доолдог байхгүй юу? За. Гудмаараа гэрийнхэн нь тэгж хэлэх юм бол Нөйл Мэдхгүй те. өөрөө ч тэгж дуулдаг гэдгээ мэдгүй байсан. Аа. Дуу хөгжмийн хичээл дээр нь багш нэг дуулуулах даалгавар өгдөг байхгүй юу? Яг тэр үед дуулаад өөрийгөө мэдээл тэгээд ангийнхан найзтай хамт нэг нь гитар дараад нөгөөх нь дуулаад ингээд орж ирдэг байхгүй юу? Тэгээд тэр гудмаасаа ганцаархнаа дараагийн шатанда тэмцээд явдیں۔ Нөгөө хоёр бол хос болцсон. Нөгөө хоёр бол хосуулчихсан. Тэгээд хамгийн гол нь юу болж байгаа вэ гэхээр нөгөө төсөөлөөгүй өрсөлдөгч хизээ нэгэн цагт хүний амьдралд гарч ирдэг. Төрсөөлөөгүй өрсөлдөгч нь бүр ингээд төсөөшгүй их гавьяа шагналч гэдэг юм уу? Төсөөшгүй их ялалтыг бас авч ирдэг юм тохиолдлууд агиох байдаг л да. Тэгэд иймэрхүү тохиолдлууд ч гэсэндээ хүний амьдрал их олон байгаа ах гэж бодож байна. Тэгдэг. Тийм байна, тийм ээ. Тий. Хүний амьдрал ер нь бол олон байдаг гэж бодож байна. Энэ нөгөө Аян дуусна. харин тийм ээ. Реплей тийм ээ. Тий. Араа л өөр аяа яваад байна. Заах байх уу за. За тэгэхээр яасан гинэ. Дурсамж Тийм төсөөлөөгүй яг үнэ одоо өрсөлдөгч нар ер нь байсан уу та нарын амьдрал те? бүр амар илүү хар ирсэн ч Тий. шүү. Одоо би жишээлбэл одоо энийг би бас өмнө нь бас хэлж байсан л да. Нэг манай 10 жил бид нар чинь сонголтгүй байлаа л да хөргий. Орос хэл л ордог байсан. Тэгээ нэг орос хэл ордог байсан болохоор би ч орос хэлэнд аягүй дургуул те. Тэгээд нэг ер нь жоох хичээлийн хойгоор суугаал ингээд нэг юм дүнгээ авсан болоод явж идэг тийм үг байсан. Тэгэл ер нь манай ангиас ингээд нэг хідэн октод л ингээд орос хэлээ хийдэг. Тэгэл орос хэл дээрээ 100 гардаг. Ерөөс тийм л байла. Тэгэл 10 жилээ төгслөө. Ерөөсөө манайх яг англи хэлээр ингээд яг дагнж сурж явсан хитгэн хүн байдаг байхгүй. Тэрнийх нь нэг нь би байдаг байхгүй. Ер нь манай ангийнхаа одоо сая 10 жилийнхэн 20 жилийн уулзалтаар уулзаад ингээд уулзахад яг англи хэл одоо хэлээр ингээд явсан хүн би гэд ингээд ярихаар би ч өөрөө гайхаж байгаа юм чи баг эргэлдэж байгаа юм чи юу илээ нэрээ. Одоо би ч уул нь хэлээр одоо ямар ч одоо юу байгаагүй дээ тий авиас байхгүй энэ гэж өөрийгөө би боддог. Тийм байсан хүн чинь би ингээд англи хэлийг ингээд зохих хэмжээнд нь сураад зах сургуулаас нь одоо авах хэвээр тэтгэлгийг аваад. Тэгэхээр одоо чи өөрийгөө сурчаад ирсэн. одоо ямар ч англи хэлний авиаско гэж боддог гэж одоо л англиар сайн шүү дээ тий. Тэгэхээр туягч нэг сайн сонсоор. За юу гэж юм? Гэхдээ яг туягч миний нэг дуудлаган дээр шоолоод байгаа байхгүй. Би сая реплей гэж хэлсэн. Харагдахгүй нь та. Харагдаж байна. Аа. Чи юу гэж хэлсэн гинэ? Би яг тэгж л хэлсэн байхгүй. Төмрөө хочроо урагшаа чи шүү гэж урам харилж шүү. Тийм үү. Төмрөө хаанаа гом би. Дээ нэлээд дэхнэ. Тийм үү. За та хоёр л өө хайгаад байгаа болохоос ш бидэнд бол юу ч анзаарагдахгүй мундаг Харин найруулж тийштэй. хийж байна гэсэн байна. Мондөг байгаа манай. Мундаг Энэ чи ба хүнийг заавал чимээгүй байхгүй баригдуулах гал. Нойко Гэтэ яг шууд нэвтрүүлгийн үеэр ингээд тохио зангаагаар хэлсэн чи ойлгохгүй байгаа. Энэ ойлгохгүй би ойлгохгүй чи би юу тэгээд саадчихгүй яах гэдэг. гээд Бүр ингээд Тэгээ чи хамгийн гол нь чинь шал өөр өмнөдөөс явна. За манай Нойко энд бол Нойко нэг эмэгтэй хатад одоо эмэгтэй баатрууд байсан шүү гэдгийг батлах гад их үзэж байна. Угаасаа батлагдахгүй нь ойлгомжтой. За бай дараагийн хэсэг рүү. Юу ярьж байгаа юм бэ? Эмэгтэй хатад эмэгтэй. За дараагийн сэдв рүүгээ орсон байгаа шүү их заяа. Бүгдөө дараагийн сэдв рүүгээ орсон байгаа. Яагаад ингэж та нар ингэж хоёр ингээ хоёр талд бүр ингээ байж байгаа. Химжээшгүй дайны. би яасан. Дайн гин. Чи яагаад тэр нэг үхрийн эвэр тэргүүл хоо. Би 93 наадам гэж хэлсэн чинь Нойко битэрийг хэлээд байна энэ. Та хоёрыг хэлээ. Битэрийг хэлээд байна. Ирчүүд ингээд угаасаа азаргалдаг байсан гэдгийг ингээд яг ингээ ойлгохгүй байгаа. Шинэ юм явж байгаа ярьж байгаа үстэй байна уу? Энэ гацчихад байх тий. Явж байгаа та хоёр ихтэй байгаа. Явж. Ам хөдөлж байна уу? Хөдөлж байна. За. Өөртөө ихтэй болоход асуудал байхгүй болох гэсэн утга юм болов уу гэж Нойко бичиж байна. Авиас байхгүй гэдэг бодлыг айцыг томчууд л хүүхдүүдэд өгдөг юм шиг байгаамаа гэж. Угаасаа тийм штэ. Хүй. Би чадахгүй л гэдэг мэдрэмжийг өгдөг штэ. Бид хоёрт тест амар сони юм хэлэх үү. За. Би саяхан нэг юм нэг түүхэндийн бас нэг сэдв ингээд би зүгээр ингээд хараад бэлдээд явж байгаа юм. За. Тэгсэн чинь нэг юу яахгүй юу?
Avias гэдэг энэ үг өөрөө одоо грекийн одоо нэг үгнээс гаралтай юм байлээ. Энэ Avias гэдэг үг чинь өөрөө. За ямар үгнээс Тэгсэн чинь грекийн тэр үг нь ямар утгатай үг байдаг вэ гэхээр хараа маш олон давтлаг гэсэн утгатай үг юм бэл. Ууггүй хөдөлмөр гэсэн утгатай үгнээс Avias гэдэг үгийг ингээ гаргаад авчихсан юм байна. Манай монголчуудын одоо хэрэглэдэг энэ Avias гэдэг үг чинь өөрөө. Тэгээд грек биш шүү уучлаарай энэ нэг санскрит хэлний ууггүй хөдөлмөр гэсэн үгнээс гаралтай юм байлээ. Санскрит хэлний одоо ууггүй хөдөлмөр гэсэн үгийг Avias гэж дууддаг юм байна. зөө. Тэгээ энээс нь бид нар одоо Avias гэдэг үг гаргаад авцсан. Тэгэхээр хараа Avias гэдэг бол одоо нэг юм төрмөл мөрмөл юм гэдэг бидэрт ойлголт байгаад идэг шүү дээ. Тэгсэн чи яг үнэндээ бол энэ үгний чи өөрийнх нь үндсэн нөрөө ууггүй хөдөлмөр юм бэл. Тэгэхээр ерөөсөө хараа би бол яг Avias гэдэг үг нь жоохон дутуу байгаад гэсэн бохоо. Яг тэгэхээр нэг мондөг одоо сайхан манайхан мангаар одоо мондөг хүмүүс одоо маш их шагналаа авлаа шүү дээ одоо. Монгол улсын гавьяа жүжигчин энтергээд том одоо шагналуудыг авлаа шүү дээ одоо авж гин. Одоо Монголын одоо баяр наадамтай холбоотойгоор. Ингэнгүүт хүмүүс хэлдэг байхгүй. Энэ жүжигчин шиг Aviasтай даа энэ гэдэг. Энэ дуучийг Aviasтай даа энэ гэдэг. Avias гэсэн үгээр тэр хүний ямар их хөдөлмөрлсөн бэ гэдгийг нэг талаараа жоох үгүйсгээд идэх байхгүй. Одоо чамд бол Avias байгаа учраас чи ингэ авчлаа. Харин тийм. Надад бол байхгүй гэдэг байгаа байхгүй. Уг утга нь болохоор уул нь бол наад хүн чинь хөдөлмөрлсөн учраас наадах чинь сайн хийж байгаамаа гэдэг юм байгаад байна. Одоо бидний сэдв чинь төсөөлөхөөргүй нэг өрсөлдөгч таарж ирсэн үү гэдэг байгаа шүү дээ. Би яриад байгаа чинь. Гэхдээ наадах чинь холбох гээд байна. За. Тэгэнгүүт одоо тэр чинь нэг шууд яг тийм өрсөлдөгчнэр таардаг байхгүй амьдрал дээр. Тэгэнгүүт тэрийг шууд ингээд Aviasтай гэж харах биш маш их хөдөлмөрлсөн байна даа л гэж ер нь бол яг харж болох юм байна. Харахаар юм уу л гэж би бодлоо. Хөдөлмөр үнэхээр төсөөлөхөөс бүр төсөөлд орохооргүй бүр амар хөдөлмөрлсөн юм мундаг өрсөлдөгч гараад ирлээ гэх тээ. Гэтэ яг ер нь хөдөлмөрлж байгаа хүн өөр байдаг л да. Одоо жишээ нь ингээд энэ комеди дээр хүртэл ажилладаг байхгүй. Би одоо ингээд Доронтод амьдарч байхдаа ингээд ер нь комедиг амархан хийчих юм байна те. Лекц мэгс уншдаг гэсэн юм чинь ингээд ийз зүгээр амар амархан хүн инээлгчих юм байна гэл те. Инээлгээл яваад идэг гэсэн Доронт мортод байхдаа. Одоо хотод ирсэн чи яг нэг бүх хүмүүс байгаа те. 10 20 залуучууд төсөөлөхөөргүй тийм амар хүчтэй өрсөлдөгч нар байсан байхгүй. Тэгээ эднийг би үнэхээр Aviasтай залуучууд юм болов гэсэн чинь энэ хөдөлмөр юм билээ. Хөдөлмөрлсөн. Тэгэнгүүт нь би нэг бүр илүү хөдөлмөрлсөн байхгүй. Одоо 3 жил гарan одоо тэр Aviasтай залуу гэдээ хардчих юм бол би хөдөлмөрлж чадахгүй байхгүй. Энэ хүн угаасаа л ингээд төрцсөн тий. Тэгэхээр биш. Зүгээр л хөдөлмөр гэж би ойлгож хүлээж аваад өөрөө хөдөлмөрлөхийн хандлага суудаг юм билээ. Тэгээ өөрөө хөдөлмөрж эхэлж байгаа хөө. 3 жил гарan ингээл кофе шоп суугаад 2-3 цаг бичээл явгонгод тэгээ аваа ингээл дажгүй ингээл ер нь зэрэгцээл ирж байгаа хөө. Тэнгүү тэр дундаа яг үнэнгээ ирэхэд бол Aviasтай гэжсэн залуучууд зүгээр тэгж харж исэн ганц нэг хүмүүс болонгууд яг хөдөлмөрлөхгүй байгаа нь харагдаж байгаа хөө. Хөдөлмөрлөхгүй ангууд яг тэндээ үлдчихэж байгаа. Тэнгүү тэрийг хандсан гэд одоо бодоод байхлаэр тэр нь өөрөө хоцрогддог юм байна. Хөгжөөд байгаанууд нь нүдэн дээр ил тарагдаад байна тий бас. Хүний яг нэг хүрцэн нэг юм цэг байна штэ. Тэрнээсээ доошлохгүй байж болох юм яах вэ те. Гэтэ чи дээшлэхгүй байх юм бол хоцрогдно гэдэг байгаа. Хоцрогддог юм бэл ер нь бол. Ер нь байнгын нэг юм хөгжиж байгаа учраас ингээл дээшлээд явж л ах хэрэгтэй юм шиг зүгээр санагдсан. Тэгэхээр надад бол яг тийм үнэхээр хөдөлмөрч тийм төсөөлөхөөргүй өрсөлдөгч нар бол амьдрал зөндөө таарсан штэ. Тойрыг би бас ингээ ерөөсө төсөөлөг байхгүй. Ийм амар мундаг гэл. Анх зүгээр лаймаар хараа. За энэ хөрөл яг easy юм ээ. Хажууднаас амар хөдөлчөндөө бодоод байсан чинь амар хоёр хэлж нөгөөх нь бүр ингээ шүлэг хэл амар бүр хөгжсөн манай. За яг энэ болонгод одоо бүр хэл ус нь хөгжсөн. Би очрог яг нэг төсөөлөгүй юм байсан ш надад нэрээ. Нэг анх орж ил аян досцог шээ. Аян доосно тий. Аян доссон. Би нэг очрог энийг хэлэхгүй байж болох би өөрөө сонсоод хоёр нэг юм эсвэл энэ ч суух юм уу? Хэлэх боломж гарч байгаа байхгүй андаа. Тийм ээ. За. Хоёр гол нь ингэдэг байхгүй. Сонсогчдод байгаа дээ. Энэ очроо нь хөөрхий аяад сонсохгүй энэ заагаад энэ амар буруу нөлөө үзүүлж. Харин тэгээд байгаа. Үгүй албаар өгшөө. Энэ чинь нэг боломж олсон дээр нь дивсчих байхгүй. Төмрөхаа. Яа төмрөх. Баг болгоно. Үгүй нөгөө ингэдэг байгаа байхгүй. Би очрог өстө яг ингэ нэг юм төсөөлөөгүй юм аа. За юу гэж. Би очрог ийм техник технологитой ийм ер нь хэцүү бахаа даа энэ гээд би зүгээр ягаад ч зүгээр тэгээ ботсон байсан юм лээ. Ягаад юм мэдэхгүй. За. Тэгсэн чинь очроо заяо. Зүгээр л 0 сууж явахдаа рил цогтөг байгаа байхгүй.
Реклам хийдэг. Реклам хийдэг Би энэ телевизэд ажиллаж Утсан дээрээ шүү дээ. нэг 0 цугаал хүндэрж байхдаа нэг мэдээ монтажчдаг байлаа шүү дээ. Монтажлцдаг гэдэг байхгүй. Тий. Тэгээ би тэрийг хараад Цаг үе мэдээллийг гээд дүлэнгээл монтажчдаг. Тэгээ дараа одоо энэ техник дээр суугаад энэ техник хараа нэг дундаж хүний бас шууд ингээд авчдаг бас тим юм бас биш л дээ надад чинь. Тийм ээ. Тэгээ хоёр нэлээд олон юмтай ажиллаж байгаа байхгүй уулын чи. Тийм ээ. Тэгэхэд чи бол зүгээр ард нь иймхэн амархан гарч байгаа байхгүй. Яг Би жоохон дээр даатчих хэрэгтэй. Би дээр чиний алдаан дээр ингээд ажиллаад байгаа юм зөө. Чи яг үнийг хэлж байна. Чиний алдаан дээр ажиллахад л нэг ай тавих мавих юм хэлээд байгаа байхгүй. Өөр юм байхгүй шүү дээ. Ийм л амар За би алдаан дээр бол ажиллаагүй шүү гэдэг хэлье. Миний нэрээ ажил. За туягчин комент орж ирж байна. Нэг хөөрхөн дурсамж байна. Миний төсөөлөөгүй өрсөлдөгчөө. За. Ээж минь байсан түүх гинэ. За. 8 дараагийн хүртлээ би олон эгч нарын буянд шинэ хувцас бараг өмсөж үзээгүй байлаа. Аав минь гинэт надад 3850 төгрөгөөр тасарсан гой даашин завж ирж өгвөө. Би тэр мөчийг хизээч мартахааргүй баярлсандаа бараг өгчээгүй. За тэгээд 2 3 өдөр сумын төвөөр гангарваа. Бараг сумынханд бүгдд нь л тэр даашин за харагдтал явсан баг. Гэтэл нөгөө миний өрсөлдөгчд бас тэр даашинс таалагджээ. За. Нөхөр нь болох миний аав Их. өнөөх даашинзыг дахиад нэгийг их нэртэй авч өгснөөр миний тэр даашинс дахин надад өмсөгдөөгүй шүү. Яагаад гэвэл бит хоёрын даашинс өнгө загвар адилхан учир сумынхан намайг ээжийнхэн даашинзаар л гангарчихжээ гэж бодно гэж бодоод даашинз дахиж хизээч өмсөөгүй гинэ. Өрсөлдөгч нь ээж нь байдаг нас тий. Өрсөлдөгч нь Ээж нь байдаг. яг адилхан даашинс авсан байх та. Тийм байна. 3850 гэж айгүй санаад ш. Айгүй гоё плажана гэх тэнгүүд ээжд нь яг ижлэн плажлаа аваад өгсөн. Манай эхнэр тас юм төсөөлөөгүй нэг өрсөлдөгч гарч ирсэн. Охин нь Тэр охин гараад ирсэн байхгүй те. Охиноо тэрэл эрхлүүлэнгүүл эхнэр тэнчэнэс те. Намааг бас гээл те. Намааг бас гэдэг байхгүй. Тэгээ одоо адилхан л үнсэн л дээ одоо. Энэ мэт чинь төсөөлөөгүй өрсөлдөгчд нар айгүй их байгаад байна л та. Би бас өөрийнхөө төсөөлөөгүй өрсөлдөгч байсан юм байлээ. За. Одоо би чинь нэг олон хүүхэдтэй болно гэж бас бодож байгаагүй шүү дээ. За. Тэгээд мэдгүй яагаад чим яг л ямар ч гэсэн өнөөдрийн би өөрөө байна гэж юусоо бодож байгаагүй болвол өнөөдрийнхэн би өөрөө бүтээгээ босгоод ирсэн байгаа байхгүй. Тэгэхээр төсөөлөөгүй өрсөлдөгч би бас өөрийнхөө төсөөлөөгүй өрсөлдөгч байсан юм байна. Наачистай амар гоё юм биш үү? Тий. Өөрийнхөө. Одоо жишээлбэл очроо банк хэлдэг байхгүй. Би яг 10 жилийн өмнө ч юм 15 жилийн өмнө очиход би одоо яг тэр үеийнхэн мөрөөдлийн амьдралаар амьдарч байгаа. Тэр тусмаа энэ мөрөөдлийг би мөрөөдөж чадахгүй тийм амьдралаар амьдарч байгаа. Тий. Төсөөлөөчгүй амьдралаар амьдарч байгаа гэж ярьжсэн. Тэгээд түүнийг би бодоод ингэнгүүт бас саяхан нэг комент пост харсан тэрний юу гэжсэн бэхлээр өнөөдрийнхөө өөртөө баярлах хэрэгтэй гинэ. Хүн байгаадаа баярлах хэрэгтэй. Яагаад гэвэл энэ зүйлийг олох гэж энэ зүйлийг мөрөөдөл болгож явж исэн үе нь саяхан штэ гэд бичсэн байсан байхгүй. Тэгэд гэтэл бид дахиад нөгөө ирээдүйн өөр зүйлийг ингээд бүтээх гээд одоо байгаа маань хангалтгүй байна гэж яваад идэг. Гэтэ одоо бидэнд байгаа зүйл маань өөр хэнийг нь байхгүй хагаад тэр хүн бидний энэ амьдралыг мөрөөдөл болгоо явж байгаа юм билүү гэсэн утгатай пост хийсэн байхгүй. Тэр хүн бодолд юу гэж бодогдсон бэ гэхээр яг харахгүй хин нэгний төсөөлөөгүй өрсөлдөгч нь өөрөө л юм байна гэдэг бас бодол төрж ирсэн. Зөв. Наачар бол бас айгүй тийм young гэл ороод тийм байна тий. Би ер нь тэгтээ ингэх юм шүү. Өөрийнхөө төсөөлөөгүй тэр өрсөлдөгч нь байвал зүгээр юм шүү. Тэгж өөрийгөө бүтээгээд ивэл их зүгээр юм шиг санагдлаа тий. Тэгээ ер нь яг хаа тэгээд яг түрүүний хэлдэгч зөвлөд хүн яг нөгөө яг одоо байгаа амьдралдаа заримдаа талархаж чаддаггүй. Тэгээд за энийг яг хаа тэрийг асуудлуудаа л олж хараад байдаг тий. Гэтэл яг одоо би түрүүн минийхийг хэлж шít тий 10 гаруй жил 20 гаруй жилийн өмнөх амьдралаа бодох юм бол төсөөлөлд орж ирэх хэрэггүй амьдралаар би одоо үг амьдарч байгаа байхгүй тий. Тэгэхээр заримдаа гутраал хийдэг байхгүй. Яна энэ асуудлыг шийдсэн тэрийг шийдчих юмсан гэл те. Гэхдээ яг одоо би одоогийн би гэхдээ 20 жилийн өмнөх тэр очроо хоёр хоорондоо өрсөлдөл бас би бол төсөөлөхөргүй өрсөлдөгч яа. Тэгээ болцоо. Гэхдээ одоо гэхдээ би одоо бодохоор би өөрийнхөө төсөөлөөгүй өрсөлдөгч нь мөн үү гэж бас бодоод сууж илэн л дээ. Эрка юу гэж бодож байна. Тэгээ хэрвээ биш бол одоо заяагийн хувьд бол мөнгө гэж дэж штэ өөрөө өөрийнхөө төсөөлөг өрсөлдөгч. Тэгвэл би харин яг мөн үү шүү гэдэг дээр бодож байна. Эрка бас уудыг. Хэрвээ биш бол яаж бий болох вэ? Энэ айгүй гоё надад санагдаж байгаа байхгүй. Гоё санааг гаргаад ирлээ ухаалаг юм ихтэй шүү. За Эрка юу гэж бодож?
өөрийнхөө төсөөлөөг өрсөлдөгч мөн үү биш чи тий. Гэхдээ яхаа Тимэти чи өөрийгөө барчин одоо өөртөө үзүүл барах уу? Яг яс үзүүл. Гэхдээ нэг юм заваа юм би бас нэг олоо сонссон юм л та. Нөгөө хүсэл бодит байдал хоёр үргэл зөрүүтэй байдаг гэдэг. Бид нар хүсэхдээ амар юм фантастик одоо юм дэндүү романтик бодчихдээ юм байл л дээ. Ямар ч одоо сөрөг юмгүйгээр төсөөлчдөг юм байл. Одоо жишээлбэл би өнөөдрийн энэ амьдралаа би 10 жилийн өмнө 20 жилийн өмнө төсөөлөхдөө өнөөдрийнхоос нь супер төсөөлж байгаа байхгүй юу? Одоо юу гэдэг юм? Өнөөдөр байгаа миний энэ жижиг бэрхшээлүүд нь шүү дээ. Нэг сүртэй бэрхшээл байхгүй л дээ. Гэтэл өнөөдрийн надад байгаа энэ жижиг чажигийн жижиг бэрхшээлүүдийг би одоо жишээлбэл наацх амар ингэн жишээ. RX авахынсан гэж би сайхан 2-7 хоногийн өмнө би тачаадчихлаа шүү дээ, тэ? Сарын өмнө. Би бүр хөлсмөс. Тий, өөр хөлсмөс гоожоо, тэ? Өөр авчуудал болох гээд байна гэдэг ингээд зүтгэжээлээ шүү дээ. Одоо авцсан чинь хараа нөгөө бензиний хомсдол гэдэг ингээд хэлсэн чинь гай санагдаж байгаа байхгүй. Би өнөө өглөө бас юу вэ амар бензин иддэг машин тавьчих. Яанаа л гэж бодлоо. Би наадмаар зугаалж чадах уу гэж. Харин тэгэхээр бид нар ингэдэг юм байлээ. Нэг имийг хүсэхдээ тэрнтэй хамт ирдэг нөгөө пакэжинд нь байгаа нэг юм жоохон сөрөг гэж хэлж болохгүй л байх л да. Ачаагийн. Тэ ачаагийн бас бид нар хамт төсөөлдөггүйгээсээ болоод бодит байдал дээр миний төсөөл ирчихээр би бас ингээд сэтгэл дундуур байгаа тоххой амар заван. Амар тийм балиар байгаа хгүй би өөрийгөө ингээд бодохоор. Тэгэхээр ингээд яг би өөрийнхөө төсөөлөөгөө өрсөлдөгч байсан уу би байсан. Яах аргагүй байсан. Би 10 жилийн өмнө би өнөөдрийн Эрка энэ хэмжээнд сураад те ингээ явчаад иргэсэн байх уу гэж төсөөлвөл би өөрөөгөө баха. Төсөөлж чадахгүй. Би тухайн үед бас шантарсан те. Хүн болго ер нь 10 20 жилийнхаа өмнөхөө бодох юм бол бүгд л хөгжсөн байгаа. Тэ. Төсөөлгөөргөө хөгжцгөөс. Тэ яг үнэ. Ахтай бүр муудсан байна. Гэтэ миний нэг одоо би яг наадханаас би өөрийгөө гэж бодхоос өмнө нэг чи түрүүн манай охин манай эхнэрийн төсөөлөг өрсөлдөгч ин гэдэг шиг те. Манай гэрт нэрээ миний төсөөлөг өрсөлдөгч байд юм биш үү? Хиний? Манай хүү, баг хүү. Яагаад байгаа эхнэрийг минь надаас булаасан байдээ. Яг оо би ч та балиар юм нэг гэрийн дүрмтэй байхгүй юу? Би ч наад сэдвэрч бүр ярихааргүй байгаа зү. Дөрөв хүүтэй те. Гү чи харин эхнэрээ өрсөлдөгчтэй уулга айцсан гэдэг байгаа байхгүй өөрөө. Би бол өөрөө хохирогчтэй. Манай эхнэр надаас илүү хүүгээ сонгоцсон байгаа байхгүй. Гэтэ би амар балиар дүрмтэй штэ. Битэрийн оронд хүүхэд унтахгүй гэдэг дүрмтэй байхгүй. Битэрийн оронд яач манай эхнэр те хүүдээ дэндүү айн байсан ч гэсэн орондоо орохдоо хүүтэйг ингээд салах хэсгээд орлого ордог шүү. Салах хэсэг. За сайхна амьдрал бол дайн гэсэн үг байдгаа гэж байна. За төсөөлөөгүй өрсөлдөгч нэг хөв төрөх авьяас 99% хөдөлмөр тэгээд нийтлээд чадвар болно гэсэн байна шүү. Тийм байна. За гих мэдчлэн комент оюуны комент ингэж байна. Ер нь миний хувьд би хийн заа юу гэж хэлж зарлаж яхад өөр хин нэгэн гүй гэсэн ч гэсэн миний хийж байгаа зүйлд дургүй байсан ч гэсэн хамаагүй гэжсэн ч гэсэн би тэр зүйлийг хийж чадхал болно л гэсэн комент хийсэн. Бас юм байдаг те нөө төсөөлөөгүй нэг юм өрсөлдөгч биш хүмүүс байдаг те. Яг өрсөлдөгчгээ бодсон чинь амар ухаантай нэг юм том биштэй залуу байгаа гэдэг те. Очоо ярьсан чинь сайн байна гэх. Тэгэд нэг юм амар ухаалаг нүдний шилтэй нэг амар лаг залуул харагдаад идэг те. Би зөндөө өчөж исэн. Тэг очоод ингээд нөхөрлөл жоохон найзлал ингээд нэг хэд хоног мон ингээд жоохон удаа тэрнгүү зүгээр жоохон фаник дүүж байж байгаа шиг. Наа чинь бас яг үнэн. Өрсөлдөгчөө гэж бодож исэн боловч өрсөлдөгч биш. Одоо жишээлбэл залуучуудын хувьд яг юм нэг өнгөнд хуурцдаг эрен үе ирчээд байгаа аахгүй юу? Инстаграмаар амьдардаг. Инстаграм дээр гарч байгаа дандаа гоё сайхан зүйлүүдийг ингэж шүтээж биширж харж те гоё октууд гоё залуучуудыг харж ингэж шүтдэг ч гэдэг юм уу те. Яг нэг жишээ байгаад байгаа аахгүй юу? Тэр жишээ нь бол наанад бид нар айгаад байна шүү дээ. Хин нэгэн хүний гадна дөрхөөс нь болоод байгаа байдлаас нь идэл ширгэлж байгаа царай дөрх тий тэр юмнаас нь болоод айчдаг юм байлээ. Харин тэгж байгаа. Айгангуудаа нөгөө тэр юм хийж чадахгүй. Гэтэл тэр үнтэй ярилцаад ингээд үзэх юм бол зүгээр л ингийн юм биш. Би хамаагүй илүү тий хүн байх жишээтэй тий. Чам жишээ өнсөн. Тийм одоо энэ болохоор залуучуудын донд аягүй их гарч ирж байгаа жишээл юм байлээ л дээ. Яг нэг загвар өмсдөг залуу байгаа даа байхгүй юу? Тэгэл октод бүгдээр ингээд шуураад хөвгүүд залуучууд нь ч гэсэн дэсэн нэрээ. За. Ер нь сануулж би ярианд анхаарал байгаа. Би
бас чимээгүй байсан шүү. Чимээгүй байсан шүү. Чимээгүй дээ. Аялсан шүү би сая. Бити сануулаад гэсэн нөгөөдөг чи бүр сүултээ. Бити хэлээд гэсэн дан. Аяа ингэ санаа. Хөгчм тоглолт юм уу гэж бодлоо. Энийг аяа нэг юм ярьж байгаа болохоор мартчихдаг юм байна. Тийм аа. Тэгээд тэр залуу байгаад байгаа байхгүй юу? Тэгээд залуу ирчүүд нь ч гэсэндээс гоё залуу те гоё бие хаатай залуу малуу гэл ингээл бас ингээл өөрийгөө нэг осондоо өөрийнх нь таалагддаг охин тэр залуудаас ингээд залууг сонирхоод байгаа гэсэн үг, крашлаад байгаа гэсэн үг байхгүй сонирхоод тэр залууг ямар гоё юм бэ гэл ингээл хараад дагаал байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэнгүүт өөрийгөө тэр залуутай ингээд өрсөлдөгч, миний өрсөлдөгч гэж бодчих. За. Тэгээ яг ингээд амьдаар ингээд очиод уулзсан чинь үгүй тэр залуу луурч юм байсан. Баларс. Ингээд хит хэрэгт ингээд орооцолтчихсан луурчин. Тэгээ бүр ингээд энэ тийм зураг хүргэн яваад энэндээс ингээд холигтуулаад мөнгө авч чадаагүй хүн байна уу гэд ингээд явж ах жишээ нэ. Харин нөгөө хүү стори дээрээ бичсэн байгаа даахгүй юу гэжсэн. Нөгөө миний ойрын л хүүхд юм байна л да. Стори дээрээ бичсэн байсан хүн харагдаж байгаа шигээ биш юм байна. Тий, ер нь Яг үнэн тий. Яг үнэн. Өрсөлдөгч гэдэг зүйл нь харагдах одоо нөгөө нэг юугаар ярих юм бол уцаар ярих юм бол корпусаар нь өрсөлдөгчийг хэмжихгүй шүү. Тий. Одоо яг Хоёр жишээ надад. ярьж үзээд харилцаж үзээд тэр хүн таны яг өрсөлдөгч мөн үгүй юу гэдг нь яг тодорхой болно л гэсэн үг. Тэр өстө үнэн шүү. Монголчууд ийм нэг зүр цэцэг байдаг шүү дээ. Юмны араас л харах гад нь шүү дээ. Хөлгийн сайхныг унаж байж те. Хүний сайхныг Нөхөрлөж байж гэдэг. Энэ өөрөө яг гоё. Нөгөө ингэдэг байхгүй. Одоо манай ажил дээр хурж заяа. Манай ажлынхныг ингээд бүгдийн жагсаа зогсоож байгаа заяа. За ингээд манайх ингээд тест тоглолт юм аа. Хамгийн шилдэг нь айл вэ та нар хэлдэ гэвэл за одоо намайг болон одоо хүмүүс сонгох л баг. Тэгсэн чи яг үнэндээ хамгийн гимгүү царайтай те хамгийн одоо тест тоглох магадлал айгүй багтаа харагдах мянгаах. Одоо манай радиогийн хамгийн шилдэг нь байж байгаа ч те. Зүгээр нэг ах үуч гэдэг те Монгол. Зүгээр л ингээд нэг тест тоглодгүй юм шиг. Манай мянгаах зүгээр ингээд харагдах. Тэгсэн мөртлөө ах чи бас яг мянгаахын яг тестний нэг юуг нь яг бүрэн бас яг мэдэрч амжааг байгаа. Мань хүн чинь заяа ингээд зогсоо зайгүй хожоод заяа. Бүр ингээд хөлсөн ингээд асгарчаад ах чинь хожигдохгүй юм чинь. Би одоо ингээд ядарсан наад хүн чи одоо ядарсан байгаа гээл хожчих байх гэж тоглохоор хожигдохгүй заяа бүр ингээд амар юм юутэй. Юу гэвэл юм гэл яваад тий. Гэл дуусахгүй. За шартаа биш ээ. Мянгаах шаргу. Шаргу. Одоо юу хийм бэ? Им дуустгүй. Им дуусахгүй ядрахгүй. Гэл ялагдахгүй. Ийм балер. Ийм зэвүнэлтэй. Нэг л темпний юм. Ер нь бас яг ингээд яваад. Эсэргээрээ бас ингэж байгаа байхгүй. Одоо би чинь ингээд хүн харахад ингээд тэнэгч юм шиг тийм ээ. Инээдтэй юм шиг. Тэгсэн мэтлээ цаана яг энэ одоо надтай уулзаад ирсэн цаана амар ухаалаг залуу байгаа. Яа. Цэнэр дугаа аваад насан. За энийг асуудаггүй. Уу яг нөгөө талдаа одоо жишээ нь одоо нэг ингээд тэнэг харагдаж ийм жишээ нь зөндөө байдаг байхгүй. Тэнэг би нэг барч юм шиг санагддаг байхгүй. Бас ийм төсөөлөл байгаад идэг. Энийг л зөв наам дарч. Тэгтэл яг тэр хүн тоглолт моголтоо гаргаад ирэнгүүт бүр амар байдаг ч юм уу те. За одоо яг бодит амьдралын жишээнийг яриа заяа. Төсөөлөөгүй өрсөлдөгч сая дэлхийн хөл бөмбөгийн авар шалгаруулах тэмцээн дээр гарч ирлээ штэ. За алийг нэгтгэж. 500 мянган хүн амтай. Капо Верде билүү? Нэрийг бүр Капо Верде. Капо Верде ч билүү? Тэр улсыг одоо зүгээр жишээлбэл аваад ярил л да. Хинч ерөөсөө яг энэ дайныг гарч ирнэ гэж шүгээн 32 дүлдэн одоо нэг шигшээ 32 дүлдэн гэж бодоогүй штэ. Бодоогүй. Гэтэл Аргентин нэг чичрэгж байгаа л баяртай гэж явлаа штэ. Улсдаа бол баатар болоод улсдаа битэл дэлхийн Аргентин мултлахаа шахлаа штэ. Болоод тэгэл гарч ирлээ штэ. Магадгүй нөгөө нэг Аргентин сүүлийн гол оруулаагүй байсан бол 5 өшөглөлтөөр нөгөө нэг цогцолтоор эцсийн шийдвэр гаргасан бол магадгүй хожих дайны ийм хүчтэй баг байлаа. Тэгэхээр хүн өрсөлдөгчийг бол басаж болохгүй. Тэгээд дээрэс нь бас хитрхийг үнэлж болохгүй юм шиг байна. Харин тий. Тэгэхээр ер нь яг юм нэг төсөөлөлтэй overthinking. Зүгээр нэг ганц тэр нэг тийм байгаа төсөөлж байна. Тэр нэг түрүүний заяагийн нэг өмнө хэлсэн жишээ шиг бас миний нэг тийм гайхдаг байсан хүн байдаг байхгүй. Ингээд нэг та нарт нэг ийм хүн байдаг уу? Ингээд нэг ийм инстаграмаар ч юм уу фейсбүүкээр найз. Гэхдээ яг бодит амьдрал дээр ч гэсэн тэр хүнийг би таньдаг л да. Гэхдээ тэр хүн ингээд нэг ийм амар гоё амьдрал байхгүй бүр ингээд
арай супер амьдрэх байхгүй. Instagram дээр дандаа тийм хүмүүс амьдрдаг Тийм, тэгснэ ингээд хүүхдүүд хараад байдаг байхгүй юу? Бүр ингээл арай л супер амьдрэх байхгүй. Бүр амар машин унаал ингээл. Тэгээ би бодоод байхгүй. Монгол цалингаар ийм машин унаал ингэж амьдрал болоод идэм байна да. Үгүй ямар сони юм бэ гэдэг ингээд. Мөх тэмбэрлөө. Дотор ингээл би яг арайч мөх тэмбэрлэл шиг амьдрдаг юм аа. Гэтэ нэг тиймэрхүү баг. Тэгээ би боддог гэсэн. Юу хэвээр болоод ямар лаг юм бэ гэдэг бодож исэн чинь сөөлт нэг амар том залингийн хэргийн гол нөхөр байдیں۔ Тэгээ би яг баярлаагүй шүү. Гэхдээ яг ягаад чи зүгээр дотроо би бодож исэн. Яг хүн болгон яг нэг харагдж байгаа шиг бидний төсөөсөн шиг байдгүй юм байна да. Тэ? Заавал нэг тийм одоо харагдж байгаагаар нь бүгдийг өөр их шигөө дүгнээд би л болохгүй байгаа юм байна гэдэг өөрийгөө баалах ямарч шаардлагагүй юм шүү дээ л гэж бодож байна. Ер нь тэгээд энэ дээр яг нэг юу нэг юм ороод ирлээ нэг бас ингээд хүнээс илүү гэж төсөөлөлдөг хүмүүс байгаад байгаа байхгүй. Би та нараас илүү шүү гэдэг илүү биш мөртлөө илүү шүү гэж төсөөлөлдөг хүмүүс бай. Тэрнээс болоод яадаг вүлээр эргэн тойронд маш олон юм сөрөг нөлөөг үзүүлж байгаа байхгүй. Атаархан заа ингээд эсвэл одоо ингээд тэрнээс давж гарах гэж те тэрийг бодно гэл олон юмнууд ингээд зориуд ингээд хүмүүс ингээд гатгаж байгаа буруу юм яагаад байгаа байхгүй. Тийм учраас нэг хүн бүр ингэж хэлсэн мэт шүү дээ. Ер нь ингээд Facebook одоо онлайн дээр чи ингээд амжилтаа битгий гайхуулаа те. Зүгээр гоё ухаалаг юм битгий постл те. Чи зүгээр хошигн тэнэг бай те. Тэгэл зүгээр чигээрэл амьдэрчээ ч юм уу те. Нэг тийм пост уншсан уу таар? Би тэрийг уншсан шүү дээ. Ер нь нэг онлайн дээр нэг ухаалаг юм. Тэр зарчмаар явж байгаа юм уу? Те, ер нь нэг ухаалаг битгий хүнд харагдаа, битгий юу аа гэл. Одоо нэг юм тийм болсон гэж бас үзэж байгаа хүмүүс байгаа юм билээ. Одоо ер нь очроотой ингэдэг үү? Хүмүүс ингээд марзан юм яриад идэг л нөхөрдөө гэж бодоод ингээ уулзсныхаа дараа яг очроо чинь зүгээр л зөвхөн тийм залуу бод биш юм байна гэдэг ийм дүгнэлтэнд хүрдэг үстэй хүмүүс ер нь. Үгүй тийм хэзээш байгаагүй шүү. Энэ ара манай сайхна юм битсэн байна. Vita est bellum гэдэг. Уг надад ч уншсан шүү дээ. Энэ бол амьдрал бол дайн гэсэн үг юм гинэ. Одоо л Nokia-гийн комментээс уншиж байгаа байхгүй. Намайг хүмүүс бас яг тэгж хардсан шүү дээ. Юу ч хийж чадахгүй, энийгээд л тэнхтээд л байж яадаг гэж хардгаа. Тэгээд хүмүүсийг гуйж амьдрна гэж боддог. Хинээс ч гуйхгүй өөрөө ихэнхдээ хийчихдгээ гэсэн байна. Энэ манай Nokia ч бүр нөгөө хүн болгоны төгс чадаад идэг сургууль биш те. Нөгөө ангаахыг хоёр өөр мэрэгчлэр төгссөн гэдэг ааш тийм амар мэдлэгтэй. Яг үнэн. Өрсөлдөөгүй байхад л өөр хүмүүс нь өрсөлдүүлээд байдаг те лайтай гэсэн байна. Бас нэг тийм юм бас байдаг. Тэгэхээр бодитоор л харахыг хичээх хэрэгтэй юм биш үү гэж сайхан орж ирж байна. Амьдрал гаднаасаа айлын дотроо бол банан байдаг гэдэг шиг. За. Амьдрал юу гинэ? Гаднаасаа айлмж дотроо бол банан байдаг гэдэг үг байлаа гэж. Өөр л үүдэг гэж аахгүй. Харагдж байгаас өөр үүдэг л гэсэн. Ер нь тэгэхээр одоо энэ дээр хэдүүлээ ингээ ер нь яг бацхад ингээ ингэж штэ. Нөгөө түрүүний Монгол зүрц зүгчл гоё юм шүү. Хүлгийн сайхныг унаж байж, хүний сайхныг нөхөрлөж байж гэдэг шиг те. Наан бити ингээ төсөөлөөд, наан бити айгаад нэг эсвэл наан бити ингээ хучигаад те. Хит үнлээд те. Эсвэл ингээд доош нь бодоод бити байгаараа л гэдэг юм байгаад байна шүү дээ. Наадах чи бас би өнөөдөр энэ юунаас аягүй ухаарл авлаа шүү дээ. Би хитрхийг юм төсөөлдөг юм багхгүй. Амар төсөөлнө. Энэ хүн юм байна, тийм байна. Намаа тэгж бодож ингэж гэл. Миний төсөөлөх юу амар хитрхээ. Тэгээ ихэнхдээ буруу зөв гэлаа. Тийм, наа төсөөлөл чи ингэдэг гинэ өгшөө. Би энийг өмнө ярьж л байсан л да. Гэтэ очроотой байхдаа яриаг юм байна. Хүний тарих бодит байдал хуурамч юм хоёрыг ялгадаггүй гинэ. Одоо тэрийг яаж мэдж болох вэ гэвэл аимшиг кино үзээд хүн зүгээр айдаг штэ. Яг үнэндээс айгааддаг штэ. Яг тэрэн шиг чи ингээд бодит биш юмыг бодиттой юм шиг төсөөлж бол чадна гинэ хүний тарих. За. Тэгээ одоо би чамааг ерөөсөө муу хүн гэж бодоогүй байхад за Эрка намайг муу хүн гэж бодож гин гэдэг ингээд чи бодчих юм бол чиний тарих чам тэгээ итгүүлчихнэ. За. Гинэ. Тийм болохоор хараа энэ тархины ажиллах зарчмыг яаж өөртөө ашигтайгаар эргүүлж болох вэ гэвэл хараа яаж заяа над руу цэхэлсэн байсан гэсэн те. Заяа хараа муутай өчигдөр их нөхөртөө хэрэлдсэн л байх гээ ингээ бодчихно гинэ. За. Тэнгүүт би заяатай харилцах миний харилцаа хизээч өөрчлөгдөхгүй хэвээрээ байгаад байна. Үнээр хараа муутай шүү. Тийм гинэ. Тэгээ нөгөө нэг яг би бас энэ аргыг хэрэглэх гээд нэлээ үдсэн. Болдсон билээ өгшөө. Одоо жишээлбэл те очроо ингээ те над руу бол ингээ те чи одоо кофего тавьчихдаг юм аа одоо гэ те өнөөдөр хэлэхдээ те би юм очроо хөрхөн твдээд шейкэл гүйж байгаа юм байна да гэж утас яг шейк гэжсэн билээ. За дуусхий. Тийштэй хүмүүсийн ярьсан шиг байдаггүй штэ тэр ярьж байгаа хүмүүс нэ гэсэн Nokia-гийн коммент байна. Чадна гэсэн зүйл байвал заавал хийж үзээрэй гэж хэлдэг. Миний амьдралын хамгийн чухал зүйл бол чи битгий төсөөлж байгаа зүйлээ заавал хийж чаднаа гэсэн оюун агчин коммент байна. За ингээд өнөөдрийн
Дурсамж 1988 болон маань энд хүрээд өндөрлөж байна. Төсөөлөөгүй өрсөлдөгч гэсэн сэдвээр яриллаа. Төсөөлөөгүй өрсөлдөгч нь та хий нэг гэж төсөөлөөд бодоод явж байгаа юм биш үстэй. Магадгүй та өөрийнхөө төсөөлөөгүй өрсөлдөгч чийж мэдх юм. Тийм учраас хин нэг илүү дүгнэлт өгөлгөө, хин нэг нь дутуу дүгнэлт өгөлгөө. Хамгийн гол нь манай түрүү очроогийн хэлсэнчлэн уулзжээж тэр хүнээ өөрийнхөө өрсөлдөгч биш гэдгийг харнаа. Өнгө мөнгөний ертөнцид битгий хууртаарай. Өөрийнхөө өрсөлдөгч мөнхөд байгаарай гэд өнөөдрийн Дурсамж 1988 болон Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлгээ өндөрлөж байна. Монгол Улсын өнцөг болон бүрээс, дэлхийн өнцөг болон бүрээс бидэнтэй хамтдаа байсан эрхэм сонсогч танд баярлалаа. Радиогийн 2 дугаар студид очроо Эрка Заяа нариулагч очроо ажиллаа. Маргааш яг энэ цагт уулзлаа. Түр баяртай. Өнөөдрийг өчигдрөөс илүү сайхан болгоё. Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг танд хүрлээ.